Why are you gay? I'm not gay. You are gay. Why are you gay? Who says I'm gay? You are gay. Тамас гоноо guys өнөөдөр болохоор ер нь бол dark web-ийг өөрийг нь dark web нэ. За жогч. За ер нь бол өнөөдөр болохоор манай инх болт буюу Алиса Басконович Рейд өөр юу гэхгүй. Найз маань ирсэн байна. Тий. За тэгээ өнөөдрийн үндсэн ярилцах сэдв бол бас яг нэг тодорхойгүй. Гэхдээ ер нь бол голцоо ер нь хийдэг юм яг энэ бол би сайн мэдж байгаа. Тэр талаас ер нь бол асуухыг хичээх болно гэж бодож байна. Тэгээд юу ч гэсэн эхний ээлжинд нөгөө нэг ер нь би ч гэсэн баг ингээд чамтай ингээд 7 баг 8 жил ингээд хамт байсан мөртлөө хамт байсан хамт амьдэр байсан мөртлөө баг ингээд чиний ингээд талаар сайн мэддэггүй байхгүй юу? Тэнгүү тэр талаар ингээд бас ингээд баримтжуулж гоё те. Одоо Монгол толготны 100 хакерын нэг болсонд баяр үргээд тэгээд баримтжуулж авч үлдчихэж байгаа гэсэн. За. Тэгээд ямар ч сан энэ одоо кибер аюулгүйлийн салбар руу ер нь анх яаж орж ирсэн те бүр яг нэг анх бүр 10 жилээс эхлээ юу оролдож байсан. Ер нь ямар хуу малвэр биччихээ. Ер нь мистер Dark Web гэдэг нэрийг яагаад аа. За өөрөөр хэлбэл авчиж. За юуны өмнө эхлээд гоё хөөсөрдөг харцаагаар дээлсэнд баярлаа. За баярлаа. Тэгээд би ч юм болохоор юу ч яг 10 жилээс ер нь бол нарийн нэг компьютер юм сонирхолтой PC-мээс их ер нь тоглодог байсан та. PC-мээс үнгүү сууж муух арга юу вэ гэдгээс ахвалаа те. Тэгэл тэр мөрнөөс ахвалаа. За ер нь бол нэг юм ингээд тодорхой ажиллагаатай байдаг юм систем ингээд жоохон гажуудуулаад ингээд ийж болт юм байна гэдэг нэг тиймэрхүү юм те. Тиймэрхүү байдлаар ер нь сонирхож эхлэв. Тэгэл ер нь бол 10 жилд бол ер нь бол PC-нүүдэд бол тэгэл үнгүү суугаал тоглол яваад идэг байсан л та. PC-ний ямар системийг гусч юу? PC-ний одоо бүх яг тухайн үед бол миний байдаг гэсэн бүх систем дэсэ та. Handy cafe байсан. Тэгээ сүүлд нь Pan cafe гэж орж ирээд. Тэгээд нэг юунууд юу байдаг байлаад. Яг нэрүүдийг мартчих. Тэгээ нэг 4 5 юм байдаг байсан. Тэгээ бүгдэн дээр нь бол тэгээд яаж иж байгаа аргалаа орчдөг юм. Тэгээ бүр болохгүй л ингээд safe boot дээр нь хасааж агаад graphic card гоо бүүдлээ оруулж ирсэн наа тэгснээр graphic card зүгээр брowser руу сууддаг ч юм уу нэг. Зүгээр интернет орохол нэг тиймэрхүү юм. PC-ний сөөгдөж гарч яв. Бэрэгдэж юу? Баригдаад. Тэгээ яг нэг 10 жилээр нэг яг ангиар нэг тоглож ирсэн. Тэр бол угаасаа азарны хэл юм болцолтой. PC-д ингээд өөр баг хүн байхгүйсэн. Тэгээ яг тавлан зугаад тавлан баг бүгд 30 минут авснаа. Одоо яг нэг 5 минут үлдэх. За одоо сунгаарай гээл бүгд сунгаал. Тэгсэн чи яг ард нөгөө нэг PC-нэгэд хүнөөс тараал тэгэл. Тэгэл PC-н тэгэл нэг харцгаж уугаалал тэгэл хогийн сав ави түүгээл. Тэгэл нэг гарч ирсэн. Нэг хоёр л тийш байгижсэн баг. Тэрнээс ширнэ л нэг тийш сүртэй байгижсэн юм байна. Тийм 10 жилийн ер нь нэг одоо нөгөө бас нэг өөр кейс хувийн сургуульд сурч ирсэн үү эсвэл улсын сургууль? Улсын сургууль 5 дугаар сургууль сурч ирсэн. 5 дугаар сургууль да. 5 дугаар сургуульд тэгвэл мэдээлзүүдээр ер нь юу заадаг байсан юм? Мэдээлзүүдээр за бусад сургуулиудаас яг яаж заадаг юм мэдэхгүй л байна. Маах дээр бол ерөнхийдөө эхлээд нөгөө нэг алгоритмын үндэс зэрэгэд яг ордог байсан. Тэгээд ер нь бол хэрэглээний зүгээр програмуудыг яаж ашиглах вэ? Тэгээд өвдлийн саман гэж юу вэ гээл нэг тиймэрхүү юмнууд ер нь л үзчихсэн. Тэгээд гоё хичээл үздэг гэсэн. Тийм гэхдээ тэр үед нь бол тэгтээ өвдлийн саман гээл тэнгууд бүр ойлгохгүй тий. Гэтэ ер нь бол нэг буухгүй ер нь тэгэл энэ нь хэрэггүй юм шүү гээл тэр нь тэгээд яаж нөгөө нэг Microsoft-ийн нөгөө нэг Access гэдэг байгаад байдаг шүү дээ. Access илүү юу лээ. За Microsoft Access гэдэг нөгөө ийм бүрийн тэр дээр юм хэлгээд байдаг. Тэгээд тэр мөр бол нэг их талдаг. Тэгээд тэр тухайд ч яг юунд хэрэглэхдгийг ч ойлгоогүй тэгээд яг ер нь яах гээд үзээд байгаа юм яг ойлгоогүй тэгээд тэр яг тэр Excel нь бол тэгээд хайсан. Тэгээд алгоритм тэр үзчихсэн. Алгоритм нь болохоор юу Visual Basic гэдэг нэг хэл дээр нэг арай нэг амархан хэл дээр нэг код бичдэг нэг блок өөр яваад байдаг. Тийм. Ихтэл гэдэг. Тэр бол эн чинь нэр ингээд кодыг ер нь бол ингэж бич болох юм байна. Би нөгөө нэг 10 жил хичээлийн хойр мөвөр шууд ингээд өдөр сонгоход ингээ гаргадаг он сармаараа нэг гэдэг өдрийнх гингод
яг тэдний өдрийн хичээл нэг онсараар тавингууд хичээл хагаад нэг тийм юм зүгээр хийж үзээл. Энэ бас ер нь код модос гоё юм байна да гэж бодож ирсэн. Тэгэл яг төгсөх ангийн нэг өмнөх жил нэлээд 11 лөө 12 лөө. Гэс ер нь мэдээлэл зүйн олимпиад гэж юу гэдэг нэг орж үзье гэж бас нэг ороод дүүргийн нэг юм дээр нь эхний нэг 10 хүүхэд нь шалгарч маргалгараад нийслэл рүү ороод илүү да. Тэрэнд нь яг нэг ер нь бол програмчлалын юм байсан юм л. Тэгээд би яг тухайн үед бол нэг хөлөгтэй яг сайн мэдгүй. Тэгэл яг тэр үед ч яг хүүхдүүдийг эрэхтэй ингээл амар сүртэй шууд яг тэр нэг механик кибордтай амар хүүхдүүд ирж байгаа. Би гээд амар юм яриад л. За би ч одоо баг шалгахгүй байна таа гэж бодсон чи ер нь шалгараал. Тэгэл нийслэл дээрээс бол юм байр эзлэегүй. Тэгээд алгоритм дээр бол тэгж нэг сая баг. Тэгээд тэр үед нэг бүрвэ гэд нэг сүлд нэг юм заалгаж ирсэн нэг тэр ахаар. Тэр л ер нь бол яг компьютер дээр нь яаж ажиллаад идэв ер нь яг ямар үйлдэлүүдийг сайн идэв. Тэгээд алгоритм гэж юу ер нь бол эхнээс нь бол ер нь одоо айвуугүй тайлбарлаад. Тэр нь бол тэнцэнээс хойш тэгээд гэл бас алгоритмаар хийсийг явсан. Тэгээд их сургуульд идэрч ороод бас нөгөө Cisco-тэй гэдрээс нэг алгоритм Bimba идэрч нэг алгоритмын тийм юу зохиогоод тэр мэрэнд ороод бас нэг байр мэдээлээд. Тэгэл тэрнээс хойш тэгэл за ер нь л нэг иймэрхүү юм байна гэдэг. Нийс гүнзгийрүүлвэл ингээм матлуугаар амар бас скил хэрэгтэй байна гэдэг. Тэгээ ер нь бол тодорхой хэмжээндээ барьж үлдээл. Тэгэл ер нь бол security-гийн чиглэл рүү арай илүү сонирхол тэгэл явцсан л та. 10 жилдээ ер нь он сурдаг байсан уу эсвэл дундаж байв уу эсвэл бүр доош байв уу? 10 жилд бол яг л дундаж байсан. Ер нь бол бүр юу ч мэдгүй тийм үү биш. Гэхдээ бүр тийм гоцгойд бол байгаагүй. Тэгэл яг л дундаж байсан нэг. Тэгвэл гайгүй хичээл дээрээ явал гайдад дээрээ CD явал тэгэл дундаж нь бийтэй. Тэгэл яагаад вэ штэ. Тухайн үед яг одоо манайдыг орох үед чинь програм хангамж айгу хот байсан штэ. Яагаад систем аялах байдал гэдэг мэргэжлийг сонгоод ороод ирв. Би ч яг нэг PC-мисээ яадаг мадаг гэлээсэн штэ. Тэрнтэй адилхан нэг cheat engine гэдэг нэг төлөв байдаг штэ. Memory гэдэг. Тин cheat engine тэгээд quick memory editor гэдэг нэг тийм хоёр төлөөр энэ ер нь ингээ memory дээр ингээ хадгалагдаж байгаа утгыг чинь компьютер дээр нөгөө юм чи би өөрөө өссөн утгаараа ингээ солиодож болт юм би өөр тоглоом моглоом дээр бисний цаг нэмэх биш зүгээр өөр тоглоом энэ дээрээс би тийм хийж туршиж үзэхгүй Facebook-ийн Tetris дээр ингээ комбо момбогоо нэг комбо хийж паузлангуудаа утгуудаа ингээ дарж утгаагаад за миний комбог тоглоод байгаа утга нь хаана хадгалагдаад байна гэдгийг хайж байгаа л тэгэл энэ юм байна гэж компо момгоо нэмэл. Тэгмээ энэ чинь амар түлэн тэгэл энийг юу сурыг гэл. Тэгэл контр мондор дээр чинь цусмусаа хэсгэж мэгсгээл ах. Тэгэл тиймэрхүү юмнууд ер нь бол энэ чиглэлийн юмнууд нь гоё юм байна да гэл. Тэгэл ер нь бол энэ чиглэл рүү тэгэл тэр мэдж байгаад орсон юм шүү дээ. Тий ер нь бол рандомор. Рандомор биш. Би бол яг энэ чиглэлээр л явах юм байна гэж сонгож орсон. Манай нэг одоо сүлжээгээр явдаг л та гэж. Тэгсэн чи тэр барилгын инженер болох гэж явж байсан чи юу рандомор буруу юугаа сонгоод тэгсэн чи сүлжээгээ буруу тэгсэн чи одоо гайгүй л явж байгаа л та. Тэрэн шиг явж байгаа юм болоо гэж яаж. Сэрээ юм шүү дээ. Хин бэ. Сэрээ үү. Тэр нэг ТV басаа сэрээ. Тий. За тэгвэл за их сургуульд тэгээд орцсон юм байна. Тэгээд их сургуульд ороод ер нь юу миний бодлоор жишээл нэлээ олон юм л одоо нөгөө програмчлал олимпиадаас эхлээл за сигцтэв тэгэл харуулсан гэл зөндөө юм байна шүү дээ. Тийм. Нэр 10 жил тахтаас харуулсан гэдэг ороод үтцсэн нэг U18 дөө. Тийм U18-д нэг хэдэн оныхт нь тэр хэдэн оных юм бол 16 нүү 7 ах. Тийм. Өөр эхлээд бараг хэдэн жил. Яг нэг 3 дугаар шатн матанда тэнцээд тэгээд яг тэр үед ч яг олигтой яг таарад. Тэгснэ олиг нэгдүгээр харин орчдөг байхгүй. Тэгээд бүү энэ ямар амар хөвгтэй гэл. Тухайд бол бас бодоол. Тэгчээ шүтээсийн 3 дугаар үе нь болохоор шүтээсийн байр дээр болж байсан байхгүй. Тийм. Тэгэл юу арна тэгээд ер нь бол за нэг CTF гэж нэг юм байт юм ингээл. Тэг CTF нэг нөгөө Pico CTF тэр гэл нэг юунд идэг шүү дээ. Тэр хэмжээс юм бодлого модлого хийж үзээл. Ер нь бол гэхдээ CTF хийж байгаад бас их юм сурсан л та. Юмнуудын яг
юу яаж ажиллаад байгааг ингээд ойлгохгүй мөртлөө ингээд зүгээр нэг байгаад байдаг нэг юмнууд байсан. Тэрийг нь энэ чи ийм байна гэд нэг цаатлын юмд нэг арай гайгүй ойлгож авч байгаа юм л та. Тэгэл яг их сургуульд ороод би чи нэг бусад хүүхдүүдээс арай илүү ингээд юм ингээд туршаад үтцсэн нэг тийм байгаад байгаа байхгүй. Тэгэнгუთ тэгэл бас жоохон өнгөрөө байсан юм шиг байгаа. Тэгээд бодлоо яг үндэ цаана яг мөрцөөс яг яагаад байгааг мэдэхгүй мөртлөө гээл наач дэгдэгээл. Гэтэ яг үндэ яг яагаад байгааг мэддэггүй. Тэгэл юм ойлгож эхлээл арай нэг хамбл болж байгаа юм л та. Нэг амар юмнууд төрч үзээддэг гэстэй. Тэгэл би ч бас лаборатори анги бид янз бүрийн туршиж үзсэн. Тэгэл зарим болоогүй. Лабораторийн компьютер дээр майнинг хийж яв. Майнинг бол мэдгүй. За үргэлжлээд ер нь тэгээ замнал нь яаж яв? Одоо ер нь тийм үргэлжлээ тэгээд би тэгээд их сургуультай 2 дугаар курс хүртлээ сурчаал. Тэгээ шууд ер нь бол ажил хийгээл явцсан л да. Яг тэгээ тухайн үед ч их сургуульд ингээд яаж хагаад ер нь айгу хол хийдэж штэ тийм. Хол тэгэл төгжээд тэгэл ер нь өдрийн хамаг цагийн явчихсан тэгээ төлбөр мөнгнөөс авахлаа. За ер нь ингэж яаж хахаар баг ажиллаа явцсан дээр нь бодолт тэгээ шууд ажиллаа явцсан. Тэгэл ер нь бол сургуулаа тэгэл халахдсан штэ. Гэхдээ ер нь бол одоо сүүлд харахад бол ер нь ингээл төвчж байгаа сураад төгссөн дээрээс юм байна гэж ер нь харагдсан. хэдгээр курсээ явуулчлаа. Яг 3 дугаар курсын нэг эхлэл дөнгөж эхлээл ингээл. Тэгэл ажиллаад явцсан шүү дээ. Тэгэл ажиллаад явцсан. Тэгэл бихтивизм ах байгаа шүү дээ. Бихтивизм ахтай би чинь 10 жилээс бас нөгөө нэг өөрийнх нь нэг пэйж байгаа гэдэг шүү дээ. Пэйж дээр ингээл юм бичингууд. За энэ бүр амар ах байна да гэл ийм юм сурыг да гэл. Би чинь тэгэж нэг холбогдоод юм заалгалж маалгуулаад явцсан. Тэгээд тэр ах нэг компани болоод нэг бас аюулгүй үйлчлэг явуулдаг. Тэгэл тэрэн дээр нь ер нь бол ийм пентестер байдлаар тийм алдаа хайдаг байдлаар нэг тийж яваал. Тэгэл явсан түүх юм да. Тэгээ оюутан багтаа ер нь бус хүүхдүүд лаборатори хийж хахад пентест хийчихсэн юм шүү дээ. Үеэр бас нэг жаа тасарцсан. Тийм. Гэхдээ яг тэр үедээ бол бас тийм ойлгохтой бас сайн бол бас биш ээ. Тэгээ бүтэ ашиглаж чадахгүй. Нэг repeater intruder л баг ашиглаж мэдээ. Хоёр функцтэй. Тий. Ер нь бол тэр хоёр баг тэгээ болцоод. Яг тухайн үед бол нэг хэсэг чи яг Монголд нөгөө нэг вебсайт хийдэг нэг 90 үе нэрэд яг бүх вебсайтны нэг стандартаар ингээ PHP эсвэл юу гэдэг юм тэгээ явцсан жумла момла гэдэг. Тэгээ тэд нар бүгд нэг юм зүг байдалтай. Тэгээ вебсайт болгон юм зүг байдалтай нэг хэсэг нэг үе байгаад байсан шүү дээ. Тэр үед байгаа юмнууд ингээд уул суурн ингээд жоох үлдсэн. Тэгэнгუთ ингээд юм зүг байдлыг тэр хайх юмнууд нь бол одоогийнхтой харьцуулахад бол харьцангуй амархан бүр. Ер нь бол скан нэгэл вершн тарж байгаа юм бол тэгэл эксплойт нь олддог. Эксплойт SQL injection, SQL map оншуулахад ер нь бол батны бэж гэдэг ч юм уу. Ер нь бол тиймэрхүү юм зүг байдал ер нь гэдэг тухайд баг тэгэл тэгжил хайж чаддаг гэсэн юм бол одоо бол арай өөр төвшөнд хайх. Одоо ер нь бол SQL injection ч юм уу тийм зүгээр вершн тараад олдох эксплойтууд бол ер нь аягүй хэцүү болсон. Тийм, ер нь баг байхгүй. Тийм аягүй зөөхөн болсон байгаа шүү дээ. Тийм байх юм бол угаасаа айл би нэг бот мод нуушаад LED пауэр нийцэн байгаа даа. Тэгэхээр тийм сканераар олддог юм зүг байдал тийм юм зүг байдлууд ер нь бол олдоход болцсон. Тэгэхээр одоо дандаа ингээд 2 3 арга техник хослуулдаг ч юм уу эсвэл ийм логик дээрээс нь олдог ч юм уу. Тиймэрхүү юмнууд ер нь бол олдог магадaltaй байна. Чи одоо нэг өөрийнхөө одоо яг кибер аюулгүй байдлын замнал байгаа шүү дээ. За нэг хүний өөрсдөө бодсон бодол байдаг. Тэгээ тэр замналынхаа яг аль үе шат дээр явж байгаа гэж ер нь боддог бай. Одоо жишээлбэл ихтэл үе юу эсвэл чиний хувьд магадгүй төгсгөлж донд үе юу яг. Яг би бол яг донд үе дээрээ л явж байгаа гэж бодож байна. Тэгээ яг ер нь л яг ажил хийж эхлээл ер нь бол арай их юм сураал. Тэр нь бол баг эхлэл үе нээс юм л. Эсвэл 10 жилээс эхлэл үе нээс юм л. Тэгэл одоо ер нь л яг л нэг донд үе дээрээ л явж байгаа. Тэгээ ер нь бол цаашдаа нэг бодцсон байгаа юм бол зорилгод байгаад байгаа тийм. Тэгэхээр ер нь донд үе дээрээ л явж байгаа гэж бодож. За бүр амар pop юм асуучих заяа. За энэ хүртэл
одоо 20 нас хүртэлхтэй. За. Кибер аялаггүй л магадгүй яг нэг 8 жил болсон баг. Тэгээд энэ хооронд ер нь Монгол улстай юу хийж бүтээв? Яа. Монгол улс. Гадаадад. Гүү гадаад. За. Монгол улстай юм. Аа. Ер нь бол гэхдээ нэг яг мэддэхгүйгээр л нэг тусал юм байх л та. Аха. Тийм зарим нэг ингээд төрийн газар ус нэг яг үнгүүгээр тийм алдаа хийж өгдөг ч юм уу те. Тиймэрхүү тийм тусалж исэн юмнууд бол байгаа. Тийм. Тэгээд ер нь бол тийм л юм байна дөө. Өөр баг ер нь бол байх. Одоо яг продакт ирээдүйд ер нь бодож байгаа юм бол байгаа л. Тийм ирээдүйд бол бодож байгаа юм бол зөндөө байгаа. Одоо насч явж байна. 90 үеч ер нь дандаа орж байна. Тийм prime time өнгө. Одоо ингээ эд суралцдаг сонирхдаг байсан наснууд ер нь бол өнгөрөөд байгаа юм шүү тийм. Гэтэ минийх бол гэхдээ ер нь хэсэг буурсан байж байгаа. Одоо л яг буцаад яг сонирхол хэлээл гал та. Би чиг нэг хэсэг бол ер нь бол яг аюулгүй талаар игээд явах надад ингээд юу санагдаад байгаа байхгүй. Нэг бол ингээд скилээ хөгжүүлээд явах. Скилээ хөгжүүлээд явахаар чинь амар их цаг зав гардтана. Тэнгүүд тэр цаг завын хооронд ингээд өөр ажил хийгээд бас мөнгө олж болох байгаа даа шүү дээ. Тэгээ би нэг хэсэг бол ингээд за ер нь бол зүгээр одоо байгаа скилээ сайжруулахгүй зүгээр одоо байгаа скилээр ер нь мөнгө олоод явчих зүгээр болов гэдэг нэг хэсэг тэгж яваад за тэгээд буцаад ер нь бол одоо энэ цаг хугацаагаар ер нь бол өөрөө скилээ сайжруулахад ер нь бол зарцуулаад явчихлаа хэл та. Тийм л юм да. За. Тийг уусаа их оронд хийж байгаа. Ер нь бол тийм үнгүй алдаанууд л олж өгч байсан тийм нэг сайн санаагаар. Тийм. За окей. За тэгвэл л шүү дээ. Одоо нэг сүлд хууль тогтоомжтой гараад байгаа шүү дээ. Тэнгүүд шууд ингээд одоо яг уу миний мэддэг хакеруудад л бас нилээ сайн санаатай хүмүүс байгаа даа л да. Тий, уг хүмүүс. Тэгээд шууд илрүүлээд алдааг нь хэлээд ингээд сайн яг ингээд Монгол улстай хувь нэмраас оруулж ирэхлээр бас зөрчилдөж байгаа шүү дээ. Энэ дээр ер нь юу гэж боддог вэ? Тийм, тэр энэ ч угсаа яг нөгөө компанийн шууд хэлвэл шууд ингээд хуулиус болох гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ би бол ингээд нэг таньдаг хүмүүсээр ингээд зөөлрүүлээд ер нь бол хэлүүлж байгаа юм л да. Тэгэл ер нь бол энэ чинь юм байгаа. Энийг ингээд гэл засахгүй бол ингээд өөр хүмүүс ашиглах гэдэг шүү гэдэг юм ингээд би ингээд хамсгүй байж байгаад олчлоо гэдэг тийм. Энэ бол тийм байдлаар л хэлэхгүй бол бас одоо л ер нь бол нэг газрыг ингээд танах дээр юм энэ зүг байдлаа танах дээр олчлаа ингээд гэх юм бол тэгээ тэдний баг бомд ч юм уу зарлааг бол тэгэл яг 100% тэгэл нөгөөнийх нь буруу болно л доо. Тийм. Тэг бас яг сайн ойлгохгүй шүү дээ. Бас яг ямар зорилгоор яг том компани ингээ дотор аюулгүй байдлын хэлтс албатай ч юм уу тиймэрхүү юм байхгүй яг мэрэгчлэлтэн ч байхгүй ингээ зүгээр ингээд аюулгүй байдлаа ингээ орхитуулсан компаниуд бол тэр сум бүр ойлгохгүй л байх л та. Манай үйл ажиллагааг ингээ тасалдуулах гэдэг байдлаар л харах байх л та. За одоо яг гоё утга өрөө заа. Тэгээ би зүгээр рандом л асуугаад байгаа шүү. Тэрнээс ер нь нэг тийм бичиж мичээд байгаа юм байхгүй байгаа гэж. За юу гэхэлэр нэг өмнөхдөр бимагаас юу гэж суусан байхлаар CTF гэж угаас би мач 100% ер нь CTF талархав штэ. А чиний тал дээр би юу гэж сумаар байгаа гэхэлэр яг нэг хакерын төвшөнд топ 10 хакерыг нэрлэгийг бүх цаг үе. Чиний яг мэддгээс зүгээр. Дэлхийд листер үгүй. Дэлхийд бол ондоо шүү дээ. Дэлхийд тэгэл баг 100 ч гарна шүү дээ. Топ яг 10 Монголд байгаа яг мэрэгчлэтнүүд. Тэгээ нэгээс нь эхэлж шүү дээ. 10-аас эхэлж байлаа. 10-аас нь эхлэх юм уу? Тэгээ яг 10 гэхэлэр чинь 10 топ 10 багтаж байгаа үнийг эхэлж байгаа шүү дээ. Тэгээ багтахгүй бол тэгээд бас муу гэж явчихсан. Том тоон тий. Тий, топ 10 л гэсэн үг л дээ. Бүх цаг үе. Хакер CTF биш шүү. Тэгвэл бүр яг хакер гэхээр одоо яг дээр үеийн төвшөнд одоо хак хийжсэн хүмүүс яг боддоор хак хийжсэн ч гэж болно эсвэл чи уур чадрыг мэддэг байсан ч гэж болно. Тэгээ дүүхэндээ эсвэл амар домогөлж үлдсэн ч гэж болно. Ер нь яг тийм чиглэл гэсэн үг. Чи илүү мэдж байгаа бах гэж. Би ер нь дээрээс нь толгоор яг алдчихаар хэлж байна. Нэгээс нь толгоо. За тэгээ. Нэгээс нь гэвэл би бол скил ирээ ч юм уу ер нь потенциалаараа гэж үзээд би бол олиг гэж бодоод байна. За тэгээд би бол түүхээрээ гэх юм бол за бэлтвизм ах тэгээд ганцуу ах ч юм уу.
нөө 3-т орж байгаа гэсэн үг. Аль нь 3-т орж байгаа. За тэр хоёрыг нь л 2-3-т гэл гэсэн. За 2-3 гэж хэлье. За тэгээд скил ур чадвар нөлөөлөлт бас байж болно шүү дээ хүмүүс. За 4-т ярих уу. За тэгвэл манай одоо харуулцан гэд хийдэг ордог эдээс л ингээл ороод явчих юм байна л да. Тэгээ манай хин орох юм байна. Бимба орох юм байна. За 4-т. Тэгээд ялах уу? Яаж вэ? Яаж? За нөлөөлөл гэдгээр нь заав яхаа. Тэгээд манай ибо ч бас байгаа шүү дээ. Тий. Ибо бэлгүү гэдэг. Ер нь бол ингээд амар их байгаа л да. Дээр үе хакерудаас ерөөс орохгүй юу? Дээр үе хакерудаас гэдэг. Бүр юу ч байхгүй чат GPT биш бүр Google дээр ч ихтэй байгаагүй. Нэр хийсэн тий. Бүх цаг үе ихлэр чинь бас тийм үү орох болоо гэж байгаа байхгүй. Тий. Нэрийн нөгөө нэг хим чинь Ajax Master гэдэг нэг нөгөө дээр юу гараад байгаа шүү дээ. Тэр хүмүүс одоо яг нэрээ юу гэж боддог. Би бол гэхдээ нэрээ дээр үе гэх юм бол нөгөө нэг бага хүмүүсийн нэг юм уншдаг байсан юм аа. Нөгөө асуулт зэгнэтлүү. Нэг форум байдаг үстэй. Тий нэг юм бөглөөд идэг. Тийм форум блог хөтлөө яваад идэг нэг тийм дээр үед backtrack тий. Тий. Нэг ном зомын чиглүүлсэн байгаад идэг гэсэн. Тэр л гэхдээ хакер гэдэг. Тий 2006 онд л. Тийм нийтлэл бичээд идэг нэг G80 гэдэг нэг хахад идэг. G80. Тэр бүр нөгөө юунаас алдаа болж байсан гэдэг. 80 ах гэдэг. Тэр полоос алдаа болжсэн гэдэг. Тэр ах махын нийтлэл мэдл бол би бол 10 жилдээ уучгаад энэс амар гоё ах юм даа гэл. Юмнуудыг бол ингээ уншдаг байсан. Яг би ч яг тухайд бас англи хэл яг 10 жилдээ бол яг уншаад яг ойлгочих хэмжээний ус биш. Тэнгууд яг Монгол дээрх юмнуудыг хайхаар ингээ цөөхөн бидэг ус аахгүй. Ер нь бол их хэл дээр контент үзнэ гэдэг чинь бас амар аюулгүй байдлын төрсэн нөлөөлөлтэй айгүй гоё юу л да. Яг наваг 10 жил байхад л яг тийм бичлэг бол бугаас баг түүж байхгүй тий. Тэгээ дандаа ингээд хүмүүсийн бичсэн ингээд нэг нийтлэл тийм л юмнууд тэр нэгээ цөөхөн. Тэгээ тэрийг нэг ахаад нэг хит уншдаг нэг тийм. Тэгээд нөгөө нэг яг хакер гэдэг талаар нь бол мэдгүй. Ер нь мэдлэг түгээдэг гэдэг талаар нэг хуурын нэг дөлөө авах гэдэг байгаа даа шүү дээ. Дөл мандах гэдэг. Тэгээд тэр чинь нөгөө хамтдаа хөгж идэр гэдэг нэг ингээд юмнууд дээр бас high security-тэй нэг холбоотой юмнууд ингээ яриа яваад идэг гэсэн. Тэр минээс нэг үзээд дээр үеийн хүмүүсээс гэвэл тэгэл тиймэрхүү. Тэгэд нэг инх бот гэдэг нэг тий ой манаач. Тий нэг ууланд талхаад байдаг хаад шүү дээ. Манаач гэдэг. Хакер нэр нь ой манаач шүү дээ. Тэр ахын юмнуудыг бол уншдаг байсан. Лог өстэй. Тий. Тэгэл тиймэрхүү юмнууд цаана гарч байна. Дээр үеийн хүмүүс гэлэр нь яг санджаагаар тийм л энэ тий. Тийм л байгаа юм л да. Тэгээ тэрнээс дэч бол угаасаа ингээл зүгээр нэг тоглоол явж идэг гэсэн бах яг мэдгүй л. Окей, одоо ингээ 6-7 долоолж байгаа юм байл да. Тэгээд 8-9 10-д нэг явуулах юм. 8-9 10-д нь. Зэг дуусгах чинь комплект болохгүй болж байна. Тий. Тэгээ ороогүй хүмүүс нь бас ингээ муухай үлдэх хэрэгтэй байхгүй юу? Тийм. Манай багийн бэлгээ оруулах. За тий. Яг ингээд оруулах хэрэгтэй байхгүй. За 7-д надад 8-д нь бүх цаг үеийн шилдэг. Бэкийг оруулсан тий. Бэкийг оруулсан шүү дээ. Бэкийг чинь амар оруулсан. Тэгээ манай одоо би хэлэхдээ ингээ ер нь потенциалаараа гэж хараад манай нөгөө ээжтэй ярьдаг хэд байгаа шүү дээ. Тэр хэд бол ер нь бол хэд ч нэг л оруулж шүү дээ. Нэг л оруулах юм уу? Тий. Яа. Бандлаар орохгүй. Гэтэ за нэг саяхан тохиолдсон нэг эмтээс нь болоод хэлчихээ заа юм. За. За одоо энэ бичлэгэн дээр хэлж болох нь яах нь вэ? Ер нь бол ер нь хэлэх зүгээр л юм байна л да. Мөнгөс. За ер нь төрүүлээд хэлчихээ да. Манай очихгүй заа юм. Ер нь л нэг CV олсон. Тэгээд ер нь яг нөгөө нэг publication хийгдэг байгаа. Тэр нь apply хийсэн мөн. Тэр нь нөгөө нэг approve ер нь болцсон. Fix нь авцсан. Тэгээд одоо нөгөө зарлагдах юм болоогүй. Тэгээд сая team юм тохиолдсон гэдгээр нь очихгүйг л оруулчих та. За окей. Гэж бодож. За 9-т нь одоо 10-т гэсэн үг шүү дээ. Сүүлэх. За тэгвэл за өмнөх үеэсээ оруулчлаа. За хойж үеэсээ л одоо хөлдөөж болохгүй хэлэн байх нь дээ. Хийнээс тэгэл бусд нь бол тэгэл бодох хэлэхтэй Элиза маань хэлсэнгүү тэгэл. Снүг нэг оруулсан мэт дээ.
Снүүд ч гадаад шүү дээ. Нөгөө хиний яриад шүү дээ. Снүүд нь чинь Аа биш ээ. Ибо юу? Ибог оролцсон. Оролцсон тийм. Тэгэл ер нь бол амар хүмүүсийг ингээл орхитуулсан л байгаа тийм л та. Харин тий. Тэгэл багнаа хацахаас ахвалаад орж явахмахаас ахвалаад хүмүүсийг орхицсан. Уур чадвар нөлөөлөх гэдэгэнгүүт ч бас ингээд амар ингээд юу ч жоохгүй одоо багнаах чи ингээд скиллээс гадна бас ингээд яг мазаадлыг анх үүсгэн байгуулсан юм шүү дээ. Харин тийм. Тэгэнгүүт ч бас чухал орж байгаа ч гэсэн. Харин тийм би ингээд муухай юм хийж тэгээд үгүй амар олон хүний нэрээс ингээд хэлчихүүлэх шээ. олон хүний нэрээс ингээд яг ингээд бодоо хийсэн чинь ингээд хотлоо алчлаа л та. Олон зэрэг бүгдийг харьцуулж чадахгүй ингээд хайрцаатай гэж. Нэг гарсныг ингээд хийлээл явцсан чи юм бол нэг ер нь бол яг ийм дараалал угаасаа биш л байгаа. Биш ер нь биш л дээ. Зүгээр энэ зүгээр чинь санаж байгаа шүү дээ. Ер нь бол би ихний эдийг бол бүр яг зөвл гэж бодож байна. Угаас би ч гэсэн миний баг ихний тус тэгж дөөрөнд өгцөн. Дараагийн эд бол яг ингээд би сануулж ижил орж ирж байгаа бол та. Тэгээ бодож байгаа л гэдэг. За аравтанд гамаага нах болж байна. За айгу хүнд асуултууд асуулаа. Угаасаа тэгжиж саргалт болж шүү дээ. За богино хугацаанд зар сурчлага явьчих. Fantasy-ийн YouTube суваг дээр мембер болох боломжтой бөгөөд мембер болсноор давуу тал нь юу юм бэ гэхээр яг бүр анхнаснаас эхэлж байгаа ямар ч одоо мэрэгчлээ хүн байсан яг бүр кибер айлгуулын 0-аас нь эхлээд үргэлжлээд expert level хүрэх боломжтой маш олон контентуудыг үзэх боломж бүрдэж байгаа гэсэн үг. Ер нь бол мемберийн давуу талууд маш олон байгаа. Та хэд маань мембер болохын тулд дурын браузер ашиглаад дээр нь VPN суулгаад яг энэ хүү URL-аар хандаж орсноор ерөөдөө бол join button гарч ирнэ. Join button дээр дарснараа ер нь бол subscription авч байгаа гэсэн үг. Тэгээд энэ дөнгөж эхэлж байгаа учраас маш их хямд бөгөөд маш их worth буюу маш олон одоо контент үзэх боломжтойгоор орж иж байгаа шүү guys. За тэгээд Насаа ах мах хийхээс. Тий. Ер нь оруулъя гэвэл яг үндэ баг одоогийн степ хийдэж баг орохгүй байхгүй. Би ч баг орохгүй байхгүй. Яг нөлөөлөл скил гэдэг зүйлээ л да. Тий. Гэтэ яг хөө нөлөөлөл гэдгээр нь бас орж магадгүй юм. Тий. Зүйл гэхдээ нөлөөлөл айгу. Тий. Хааж байгаа л да. Аха. Би бол ингээд 10 жил би ингээд хамшиг байсан бол тэгэл харин манайд яг ингээд бодит тийм монголоор бичлэг байсан бол бүр яг өөр төвшөнд байхсан ах тий. Тийм. Үгүй ер нь л гэхдээ чи ингээд одоо ингээд анзаарч байгаа бол ингээд линкдин тэмцээн мэмцэнүүд гээл одоо яг ер нь манахаас ингээд хойж үе ингээд бүр арай нэг гоё булгаад одоо линкдин сити бид нар гээл байнга зохион байгуулалт тэгэл тэрэнд орж байгаа багийн хүмүүс нь ингээд харахаар бас тэг ингээд нэг клуб үүсгээд үлдээсэн сургууль гэдэг. Тэр нэг өргөжлөл аваад байгаа хүмүүс. Тэгээд тэдний ололт амжилт эдэргээл харахаар бас ингээ нөлөөл ер нь бол айгүй их вэ гэж хардаг юм. Яг биднийг ингээд яг орохоос өмнө бол ингээд яг кибер аюулгүй хөдөлж юм уу сапан ч юм уу тийм айгүй нэг л юу гэсэн. Ер нь бол нэг хоосон байсан шүү дээ. Ингээд багш нар нүтэл нэг CTF-ийг нэг бараг л нэг таахгүй ч юм. Гэтэ яг бидний үеэс ингээд нэг CTF гэдэг юм ингээ хийж эхлэхдээ л тийм. Тэгээд тэднээс хойшоо ингээд нэг CTF дээр гоё ингээ хөгжиж байгаа л нэг дараа бидний одоо ингээ дараач үеийн ингээ хүүхдүүд ер нь хараад тахлаар амар мундаг хүүхдүүд байгаа даахгүй. Тэгэхээр одоо дараа нь нөлөөлөл би бол амар гаргасан байна л гэж хардсан шүү дээ. Дараа нь магадгүй 0 day болох ч юм бэл тий. Тэгээд бүр амар FBI-д ажиллах ч юм уу. NASA тий Amazon Google FBI-д орцтой. Ярьслага өгч байж. Тэгээд орох хэрэггүй л харин димях тий ер нь Монголдо байсан дээр ер нь снөөдлингийн түүхийг бас NASA гэвэл бол болчихлоо тий. Цэвэр тийм intelligence үйлчлэг болдог. Мэдхгүй л юм да. Харин тэгээд хуу хүний л өөрийн зорилго шүү дээ. Одоо юу руу орох юм. Тэгээ энд би ч гэсэн бас тэгж бодоод байгаа. Би зүгээр нэг team статистик ч тааш амар офишл болоо шүү. Зүгээр хүмүүсээ сонсч байсан юм багш нараас нь ганц хоёр багш нараас. Тэгээ чамайг ингээд яг би нэг үе бүр ингээд амар хоо мэдрэлгүй бүр нэг жилжээ контент хийсэн байхгүй юу. Тэгээд тэр үед яг тэр контент хийж дуусаад хизэнээс илсэлт нэхэлтэй үлээ. 100 илсэлтэй аваад өглөө намар ордон шүү дээ. Нэг штис илсэлт. Тэгэхэд ангин дүүрээд нэмэлт илсэлт аавна гэдэг ч байхгүй бүр. Харин тэгэнгүүт би бас ингээд жоохон сэрэмжилж байгаа байхгүй юу. Яг зөв юм ичүү буруу юм хийчихв гэдэг. Яагаад гэвэл зөвлөлтөө өө. Тий, олон хүн орж иж ер нь шигшигдээд гарах баг. Тий. Тэгээ одоо яг ингээд олон жилийн дунджаар харахад одоо манай дүү үед бол нэг 80 маяг хүүхдээ яг нэг 20 нэмээд ороод ирэнгүүт 80-д болчихж байгаа. Нийлээд ихэд л нэг 10% хүүхдэл төгсдөг гэсэн. Одоо барыг л ангиараа төгсөж байгаа байхгүй.
Тийм тэр бол бүгд харин тийм амар олон. олоосгээд яг ингээд харах юм бол яг төгснө ингээд талан төгсөөгөл юм л та. Тий. Талаас баг доош. Төсөөгд нэ. Төгсөөгөл л орсон л та. За окей тэгвэл нь штэ ингээд за яг энэ миний асуухлаар бас шүүмжлүүлээд лээ. За. Зүгээр ингээд за ана employed би энэ бас нэг 4 сар байж үзлээ л дээ. За энэ яг амьдрах ер нь ямар яг ингээ аюулгүй хөдлийн яг ингээд юун дээр хэр болж байна. Одоо бизнес гэвэл ажилгүй байвал угаасаа сүрэн штэ. Яг security дээр ч үлээл төсмөл аваа явж гэнэ үү? Яг яаж болгож байна? Security дээр гэвэл ер нь бол замлан тэгэл нэг бол тийм нэг том газар яг аюулгүй хөдлийн одоо мэрэгчлэнэрээ ч юм уу ахлахаар ч юм уу тэгэл болоод нэг аюулгүй хөдлийн хэрэгцээд явах. Эсвэл тэгэл баг хант ч хийх ч юм уу тиймэрхүү юмнууд бол оролцоо явах. Тэгээд эсвэл нэг өөрөө бас тийм аюулгүй хөдөл үйлчлэгээ гаргадаг ч юм уу тийм компаниуд болоод явах ч юм уу Ер нь бол нэг замлал нэг тийм эсвэл ингээд буруу чиглэл рүү тэр бол мэдээж буруу л да. Ер нь бол мөнгө бол амьдрий гэх юм бол нэг тиймэрхүүд нь нэг 4 5 салаа зам байгаа л байх болов уу гэж бодож байна. Тэр нэлнгээр нь явж байна. Би бол одоо нэг газар яг аюулгүй талаар мэрэгчлэнээр ажиллаад тэгээд хувьдаа бас нэг компани тэр нэг үзэл ер нь half time шүү дээ. Нөгөө юун дээр бол үндсэн корпорат дээр бол тэгэл явж байгаа л да. Яг үндэ шүү дээ. Монгол улсдөө оруулж байгаа хувь нэмэр гэдэг дээр хоёлаа гацаадсан шүү дээ. Зүгээр л компанид ажиллаж байгаа юм шүү. Ер нь бас байж болох юм тий. Тэр нь бас хувь нэмэр шүү дээ. Тэр байгууллага гэдэг чинь Монгол улсын бас ингээл нэг хэсэг болж байгаа гэдэл ер нь бас бодгол юм байна л да тий. За одоо жоо ярин сэтгэвэрчлээ заа. За ер нь ингээд ИБО гэдэг за ИБО гэхлээр манай нөгөө болчих. Алисагийн ер нь ингээд хувийн амьдрал ч юм уу иймэрхүү юмыг одоо ер нь ингээд хүмүүс ойлгоцсон баг. Гүнзгийрээд явах угаасаа хийж болохгүй тий. Тэгвэл Монгол улсын хувьд одоо сүүлийн үед data leakage амар яригдаад байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр ер нь чиний бодол ямар байна да? Энэ дээр бол ер нь зах замбрааг бол алдчихж байгаа л да угаасаа. Одоо үйлээд эхэлж байна. Тэгээ ер нь бол одоо тэгтэр нэг амар нэг хэцүү юм байгаа юм аа. Тэр нь болохоор ингээд хууль нь өөрөө би тэр мэдээллийг ингээд олох ч юм уу те. Олоод ингээд хэлэх юм бол ер нь бол хуулийн өрөөнд нэг ер нь бол хууль бус маягийн болоод байгаа байхгүй. Тэр би бол танай компани мэдээлэл ингээд алдагдаад байдаг. Тэрийг ингээд бид нар ингээд олж өгмөр байдаг те. Тэгээд нөгөө хүмүүст нэг сэрэмжлүүлмээр байдаг. Гэхдээ бид нар тэхийн тулд тухайн ингээд хэрэгтэй хэрэггүй баах юм дундаас бид нар ингээд татаж аваа шүүж байгаа боловсруулж агаад гарах хэрэгтэй болдог. Яг тэгэнгүүт тийм мэдээллийг татаж авах шүүх боловсруулах нь хувийн нууцыг хамгаалдаг хуулийн дагуу яг тийм боловсруулах хадгалах юм уу тийм болохгүй тийм хууль бус байгаад байдаг. Гэхдээ ингээд аюулгүй хөдөлтэй ингээд зөрчилдсөн юмнууд байгаад байдаг. Тэднийг ингээд яг тухайн бүрт нь ингээд мэдэгдээд явах юм бол ингээд аюулгүй хөдлөө болно хангах гэдэг. Тэрийг нь мдэггүйгээс болоод цаашаа том нэрсэл үүсгэх гэдэг. Тэгээ тэрийг нь хамгаалах ихээр ингээд хуулиар нь хоригдсан байдаг нэг асуудал ер нь бол байгаа. Тийм. Нэг тийм ер нь бол асуудал байгаа. Тэгээд ер нь бол энэ тентгүй ер нь бол Монголын компаниудын мэдээлэл эсвэл Монгол хүмүүсийн мэдээлэл ч юм ингээд ер нь бол ингээл баах явж байдаг л тий. Өөрсдөө тэрийг үл яг өөртөө яг алдснаач мэдэхгүй ер нь тохиолдлууд ер нь их юм байгаад байгаа. Тэгээд ер нь бол ганц хоёр ингээд таньдаг хүмүүс дээр авах юм бол танайх дээр ийм ингээд явж штэ энэ минийг адж устгуулад энэ хүнээр нэгээ тохирч мөхрөөд яахгүй юм. Нэг тийм тохиолдлууд бас байгаа. Тэр ч одоо миний бодлоор амар том хувь нэмэр гэж бодоод байгаа байхгүй. Нэг өсний зорилго нь бол тодорхой тий. Угаасаа тэр байгууллагын датаг ашиглаж юм хийхгүй учраас тэр байгууллагт хэлж байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө Монгол улсад оруулж байгаа хувь нэмэр болчиход байгаа байхгүй. Тэр байгууллагын дата нь алдагдчихээн. Тэгвэл зарим одоо форум дээр үл яг админтэн контакт үүсгэж байгаа устгуулах гээд яг бодит арга хэмжээ авч болох байх. Тэнгүүд тийм хэлэхгүйнгүүд чи яах гэж манайхыг ингэж байгаа. Нэр үнд унгах гэдэг юм уу гээд нэг тийм одоо кейсүүд гараад байгаа шүү дээ. Тийм тэр бол яг таньдаг хүн дээрээ л яахгүй. Тэгэл ер нь бол тийм гарна угаасаа.
Ер нь бол гадны тохиолдлуудыг харахаар ингээд том компаниуд яг ингээд хэрэглэгчдийн эртхэн мэдэгдээд ингээд одоо ийм аюул учирч болцсохгүй болчлаа та бүхэн эртхэн ингээрэ гэдгийг яг логикоор бол угаасаа тийхэн зөв шүү дээ. Яг одоо чинь хүмүүсийн картны мэдээлэл чинь алдагдвал картнуудаа одоо ингээ хаалгач гэдэг юм уу. Хаагаад ингээ эсвэл нууц үг алдагдвал нууц үгнүүдээ бүгдийг ингээ солиорооч гэдэг юм уу. Тиймэрхүү ингээд эмзэг мэдээлэл чинь алдагдахад бол иймэрхүү юмудаа ингээрээ ийм арга хэмжээг аваарай. Ийм зэллэн болж магадгүй энэс үржилтийн сэргийлэрээ гэдэг үржилтийн сэргийлэх тиймнүүд руугаа шууд ороод явах хэрэгтэй. Гэхдээ ингээ Монголд ирнэ компаниуд ингээ нуугаад яваад идэг нь ер нь бол айгүй буруу. Яагаад нуугаад байна гэхээр нэгдүгээр нь компани нэр хүнд нь ялж уун л да. Тэгэхдээ тийм болохоор ер нь бол аюулгүй хөдөл дээр ер нь анхаарах нь чухал юм а гэдгийг нь ойлгож авах хэрэгтэй бас. За тэгээд нөгөө нэг нийт масс нугасаа яг ер нь бол бас нөгөө нийтээрээ тийм юм болгоо ингээд хактуулахгүй байх ёстой гэдэг нэг тийм ойлголттой. Хактуулахгүй угаасаа систем байхгүй шүү дээ. Эзэн нэгэн цагт яг одоо шинэ яг технологитой яг хөлж зэрэгцээд ингээд явсан ч хактуулж байгаа тохиолдол байна. Тэгээд янз бүрийн юм болж байгаа шүү дээ. Тэрийг бас нөгөө нэг айгу хэрэглэгч одоо масснаас яг зөвөр хүлээж аваад ойлгоод ингээд зохицоод явах хэрэгтэй. Тэгээд массаас ер нь бол нуугаад харагддаг. Тэгээд нэг тийм учраас ер нь яг логикийн дагуу ер нь бол яг журмынхаа дагуу ер нь зөв арга хэмжээндээ ер нь бол аваад явах нь зөв байх ёстой байх л гэж би боддог. Харин зохицуултаа хэрэгтэй байгаа юм аа тийм энэ дэр. Тийм. Окей. За тэгээд ер нь датанууд ингээ алдагдаад байна. Тэгээ Монгол одоо байгаа одоо үзэж байгаа ч юм уу компани удирдлагууд ч юм уу эсвэл инженерүүд ч юм уу байвал ер нь бол тэр тал дээр нээлттэй байлт болохоор байвал ер нь бол танаа байгууллага ч айгүй өрсөлдөлттэй байгаа тоххой тий. Тэгээд яг тэр талын ер нь үйлчлэгээ Монголд байд юм уу? Одоо жишээлбэл манай би жишээлбэл нэг байгууллагатай байлаа гэж бодоход одоо нэг байгууллагт хандаад за манай байгууллагын датад арк-рутер байгаа эсгийг шалгадаг гэдэг төлбөр төлдөг тийм үйлчлэгээ. Тийм яг тийм үйлчлэгийг одоо яг хэрэгжүүлээл яваалаа л да. Тэр бол одоо эн чинь бас яг компани сурчилсан хэрэг болох байх юм л да. Гайгүй. Миний юу юм чинь ямар тийм хамаагүй. Тэгвэл би ч яг өөр нөгөө нэг тэр компани дээр болохоор яг тийм төрлийн үйлчлэгийг ер нь явуулах галаа л да. Тийм. Ер нь бол явуулж болохоор болцсон байгаа. Тэгээд бас хууль эрх зүйн орчноос хамаарат бид нар яг тэрийг нь олохын тулд ийм хууль зөрч зүйл болох гээд байдаг учраас тэгээд яг ингээ 100% хэрэгжүүлж чаддгүй. Гэхдээ тэрийг ингээ зүгээр ингээ хайгаад бас гаргаад өгвөл бас тийм боломжтой байгаа. Тэгээд ер нь бол тодорхой хэмжээндээ хуулийн дагуу гаргаад өгөх боломжтой байгаа. Хэрвээ хуулийн өрөөнд ингээ зөвшөөрөгдчих юм бол энэ бол бүтэн хэмжээгээр ингээ гаргаж өгөх юм бол болцоод л байна. Тэр чинь бол зүгээр л ингээд нэг ил байдаг ч юм уу паблик форумаас авахыг хэлэхгүй шүү дээ. Тэр чинь бүр юм жинхэнэ dark web гэдэг байгаа. Одоо хүмүүсийн нэг буруу ойлгоод байгаа юм байгаа тий. Чи тэр нь тайлбарлаад өгч түүний surface web, dark web тийм ялгаа. Одоо ер нь бол формууд байгаад байгаа шүү дээ тий. Формууд бол яг зүгээр энгийн веб браузероос хандаж орж болдог байгаад байгаа. Тэгээ зарим формууд нь бол яг onion link-ээрээ ордог бас тусдаа линктэй ингээ хоёр адилхан ингээд mirror байдлаар ажилладаг байгаад байгаа. Тэгээд зарим группүүд нь болохоор ингээд заавал төлбөр төлдөг байгаад байгаа. Тэгээд зарим нь болохоор одоо жишээ нь заавал user-ээр invite хийлэгдэг. Тэгээд invite хийх user-наас нэг ямар user байх уу гэдгээс бас хамаардаг нэг тийм формууд байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол монголчуудын ингээд нийт ингээд хандаад ингээд олж чадж байгаа юмнууд нь бол ихэнхдээ юм ингээд surface web-үүд. Тэгээд одоо surface web дээрээс одоо хамгийн алддаг нэг bridge forums гэдэг байгаа шүү дээ. Ил байгаа. Bridge forums-ийн бас нэг onion link хөлбөрнөөс байгаад идэг. Тэгээд ер нь бол нөгөө нэг хүмүүс мөнгө төлдөг болон нөгөө нэг user invite хийдэг тийм формууд дээр ингээд орж чаддгүй. Тэгээд тэдэр дээрээс яг ямар мэдээлэлүүд байгаад байгаа нь ингээд хаалттай байгаад идэг. Тэгээд яг тиймэрхүү мэдээллүүдийг ингээд олоход угаасаа амар хэцүү байгаад идэг. Тэгээд гадны юм төлбөртэй тийм үйлчлэгнүүдээр ч гэсэн зарим юмнуудыг ингээд олж авч чадахгүй юмнууд бас байгаад идэг. Тэгээд тиймэрхүү юмнуудыг ингээд олох нөхсөв тийм арга ингээд нэг олон жил ингээд нэг харьцаа явцсан нэг тийм туршлагаараа тийм олж авч байгаа л нэг тийм битүү эрсдлээс л олж авч байгаа юм л да тий. Өөрсдөө ч гэсэн яг баталгаатай биш. Нэг өснөө тэр хүмүүс өөртөө орж халах, их мөнгө өрөх
магадгүй л өөрдуулах эрсдлийг нь Одоо ерөөсөө яг тийм dark web дээр бол ингээл ер нь л баг тэнцээ байгаа нэг 10 хүний 5 нь ингээл чамайг ингээл өөртөх гэж оролдох. Энэ бол баг тэгэл одоо чинь гайгүй аккаунттай хүн бол ингээд скам хийсэн ч гэсэн ингээд аккаунт нь хаагдахгүй ингээд зүг зүгээр яваад байдаг хгүй. Тэгэхээр ер нь бол ингээд яг тийм орчинд бол ингээд хинт ч итгэхэд хэцүү ингээд тэр бол амар хэцүү. Тэгээд тэрний ингээд юунд нь зориулаад ингээд scrub ингээд үйлчлэг тэгээд янз бүрийн юм байгаад middleman гэдэг байгаад гэхдээ тэгээд middleman-уудын дотроос ингээд scam байгаад тэгээд хизүүнээс тэр ингээд яг тийм орчинд ингээд тэгээд төлбөр тооцоо дандаа ингээд криптогоор явчихдаг тийм үү яаж чадахгүй тийм мөр зөөр хэцүүтэй трак хийхэд тийм тэр бол амар хэцүү. Би одоо чинь нэг ингээд нэг үнтэй юм тохироод юм аваа гээл тэгсэн чинь яг баг өнгөрсөн жил хаа ингээд форм нь өөрөө scrub форм нь өөрөө ингээд API таагдаад seized болцсон. Seized болоод API bridge form баггүй юу? Тэрний scrub-ыг ашиглаж хийсэн чинь форм нь seized болоод тэгээ admin-ууд нь баригдаад тэнгууд ингээд миний тэр scrub дээр хийсэн тэр ингээд мөнгө төгрөгөө байхгүй болоод тэр болж амар сайд юм болсон. Тэгээд нөгөө нь яг тэгэл бас хамт мөрөөл алга болчихж байгаа. Адаас тэгээ bridge form-ыг тэгээд бараг л шууд хооны потл гэдэг шиг л дээ. Тийм одоо bridge form-чууд ингээд 3 4 байгаа заяа. Одоо тэг юуг нь хэлээд яах вэ? Зүгээр ямар ч хэсэ ер нь бол байгаад байгаа. 3 4 байгаад байгаа. Тэгмүүд зарим би ингээд өөрийнхөө ингээд хуучин ингээд нэвтрдэг байсан юзерээр нэвтрэх юм бол зарим нь орно. Зарим нь орохгүй. Тэгээд орж байгаа хэдэн ч гэсэн ер нь бол одоо яг анх гарснаас хойш ингээд 2 3 том админ ингээд баригдчих жоохгүй. Тэгсэн. Ингээд помпом бүрийн ингэж баригдаад тэгээд поммит гэж гараад бүр нэрийг зэжсэн байдаг шээ. Тэр гараад тэгээ баригдаад тэгээд тэрнээс хойш ер нь бол угаасаа юу болцсохгүй одоо. Тэгээд тэр чи database нь угаасаа лик болсон юм чинь. Угаасаа хүн ахаа ороход database-ийг оруулаад болоо зү. Тийм одоо угаасаа тэрийг ингээд клонтод ингээд тавихад ямар ч асуудалгүй. Угаасаа хуучин угаасаа яг bridge forms яг тийм honey pot-оор ажилласан байхгүй угаасаа. Тэгээд honey pot-оор ажиллаж байж байгаад баахан хүмүүсийг ингээд бас барьж авсан байгаа байхгүй. Яг тийм болоод ингээд bridge forms одоо л нэг 3 4 юм байгаад байгаа. Тэгээд зарим нь хоорондоо өөр даатганууднаас өөр ингээд логин мог нь өөр. Тэгэнгүүт угаасаа ер нь honey pot байх магадлал өндөр ах л та. Угаасаа тийж барих бас нэг тактикл ах л та. Тэр мим яваад л тий. Одоо угаасаа яг тэгж барьж авахгүй л бол хэцүү шүү дээ. Яг дэлхийн хаана. Одоо тэр помпом бүрийн жилөө нэг 10 хэд настай жоохон хүүхэд нь аль нь админ нэлээ мэдгүй нэг юзернэйм brain fats тийм баха. Fitzpatrick ч үлээ. Тий, нэг жоохон хүүхдтэйстэй. Тэр нь бүр яг гэрээсээ сейз дотлоо гэдээ бүр нэг мэдээ гараад тах шигсэн. Тий, тэр чинь баг 20 баг хүрээгүй дөнгөж 20 үржин. Тий, дөнгөж аягүй жоохон л бах шигстэй. Яа нам 20-ыг жоохон гэж ярьсан болцсон. Үе дээр ирчих гэж тэ ёо. Тий. За окей, ямар ч одоо хүмүүсээ одоо тэр нөгөө нэг хүмүүсийн bridge forum дээр ч юм уу те ороод байгаа ч юм болохоор яг тийм dark web бол биш ээ. Тэр чинь бол dark web чинь бүр тийм амар юмнууд байгаа. Гэхдээ ер нь зөвлөхгүй орж үзэрэг тэр чинь мэдээж юм бүтвэл хакертэй юм дотор орж ийн л гэсэн үг шүү дээ. Ер нь бол яг тийм газар бол яг ерөөсөө нэг 10 хүний тийм 2 хүний яг нэг нь л угаасаа жоо ингээд залж мөнгөж авахгүй жуул оролцдог тийм газар. Тэгээд зарим нь бол яг ялч хүлээж хүмүүс бас байдаг. Тэр танихад угаасаа хэцүү. Гэт угаасаа тэр хүнийг ингээд уулзаж чадахгүй ингээд гар барилцаад ингээд хүрч чадахгүй тийм хүмүүс болохоор төлбөр тооцсон криптогоор явчихдаг болохоор тэгээд угаасаа итгэхэд хэцүү тийм юу газар. Одоо тэнцээ тавьсан мэдээлэл болгон бас үнэн байхаа л хууран юм тавиад худлаа ингээд поборч аваад худлагаас юм зарах юм тохиолдлууд байна. Тэгээд тийм аккаунтууд нь ингээд тодорхой хэмжээний амар сайн рейтингтэй аккаунт бол ингээд админтер нь хаадгүй ингээд байгаад идэг ингээд тогтцсон тийм скамрууд байдаг мэт. Тэгэл бага юмнууд байдаг л. Тэгээ форумууд дээр бас яг дан тийм юунаас гадна амар олон нөгөө malware тэгээ зарим нь болохоор тэр угаасаа л худлаа л да. Instagram-ийн яг zero day зарна марна гэж угаасаа тэр нь яг surface web дээр тавиад байгаа байхгүй юу? Угаасаа dark web дээр чинь тийм юм бол байдаг гэхдээ. Тэгээ тэр нь бүр асар үнэтэй байгаа. Асар үнэтэй бүр амар үнэтэй $30,000 зоолроос эхлээд. Exploit дээр нь бүр амар exploit зүгээр. Windows ямар ч Windows version дээр GPG зураг нээх юм бол тэр нь ингээд шууд RC HMD гэдэг юм бол тэр бол амар RC-нуудыг тэгэл амар exploit-уудыг тэгэл асар үнэтэй зарна гэж худлагаасаа байгалах юм байна. Тэгээд тэр юунуудыг
Reddit-ийн нэг тийм юу байгаад идэв. Нэг subreddit байгаад идэв ингээд ийм юмнууд scam alert хийдэг нэг. Тэр мөрөн дээр тиймэрхүү юмнууд бас орцсон явж лээ тийм. Тэгээд Telegram-ийн бас тийм dark channel-ууд бас байна. Тэгээд тэр дээр бас scam-руудыг alert хийдэг. Тэгээд янз бүрийн мэдээлэлтэй бас зараад байдаг. Telegram нэр өөр бас тэгдэг болцсон уу? Эсвэл цаанаас нь өөртөө нөгөө гомдол репорт явуулж иж scam гэж гарч ирдэг болцсон уу тэр? Тийм олон репортлох юм шууд scam байл. Миний одоо байж байгаа channel ингээл нэг 2-3 сарын дараа Scam болоод хаагдчихсан. Чи ингээл тиймэрхүү юмуд л зөндөө болдог. Тэгэнгүүт тэд нар ч угсаа яг ингээд тийм болоод хаагдана, эсвэл репортлуулаа хаагдана гэх тийм мэдээд дандаа ингээд backup channel гээ ингээл нэг channel үүсэх болгондоо яг тэр мэдээлэл ингээд хуулцсан channel ингээл үүсгэж яваад байдаг. Тэгэл хаагдангууд дараагийн руу ороод яваад байдаг. Тэгэл тэгээ бас сурцсан хүмүүс яваад тийм шүү. Тэгэхээр чи ер нь хүмүүст ингээд одоо үзэж байгаалах энгийн хүмүүс ч үзэж байгаа байх. Тэгэхээр тэр хүмүүс болохоор одоо Telegram-аар зөндөө юм scamд болж шүү дээ. Тэгэнгүүт чинь яг одоо dark web Telegram гэл амар олон сорстой болоод ирж. Хуучин болоо тоороор ороод ингэдэг. Тийм. Он ингээд явдаг гэсэн нөгөө Who am I гэх кино байдаг шүү дээ. Тэрнээс ч нөгөө нэг яг dark web форум дээр байдаг нэг admin нь нөгөө beginner guide IP transmitter атгуулцдаг тий. Тэгээ шууд өөрөө мэдээллийг нь тэрүүгээр дамжуулж авснаа өөрт нь нөгөө нэг payload хуулаад үлдээсэн байдаг. Тэрэн шиг ер нь бол юмуд амар их байдаг байх тий. Би ч нэг байнга тэгж нөхцөлтөд ороод байдаг. Гэхдээ ер нь бол тиймэрхүү ертөнц бол угаасаа ойлгомжтой бүр амар dark. Нэг red room юм гээл кино хүртэл гараад сая. Тэрнтэй адилхан. Тийм ер нь байдаг л гэж. Би бол гэхдээ яг тийм амар dark тал руугаа орсон юмнууд руу нэг тэгж сонирхож угаасаа ордог яг хакинг тал руугаа л юм байна. Лонлоод dark юм нугасаа бүр амар darkтэй. Тэг янз бүр үзээд ороод имэйл юмнууд л байгаа юм л да ер нь. Тэгээд угаасаа бараг сонирхгүй юм л л дээ. Тэгээд одоо энэ яг тийм том ингээд яг EPD-нүүд ч юм уу тийм бүлэглэлүүд болохоор ингээд одоо чинь log bit дээр чинь өөрсдийнх нь ашиглаж байгаа юмнууд нь дандаа тийм onion link-тэй тэгэнгүүтээ чат мат нь бүгд tox mox-оор явдаг. Тэгэнгүүтээ ингээд өөрсдийнх нь onion дээрх вебсайт дээрээс алдаа болох ч юм уу tox-ын чат матн дээрээс тэр чинь одоо open source байгаа шүү дээ. Тэр мөрөн дээрээс алдаа болоод яах юм мэдгдэх юм бол шууд бараг сая долларын ингээ бомд юм аа тийм. Тэдний ингээд гимт иргийн нөхдүүд нь тийм өгдөг. Эсвэл бидний манай бүлэглэлд ажил байгаа хүмүүсийн зүгээр нэрийг нь явуулах юм бол сая доллар өгье гэж хэлдэг байхгүй. Зүгээр жинхэнэ нэрийг нь явуулах юм бол. Энэ жинхэнэ нэрийг нь чатаар явуулаад болоо. Ийзээ. Тийм. Гэтэ яг ингээ сонсоход араас сонсож байгаа шиг хэцүү шүү дээ. Тэд нар ч өөрсдөө бүр тийм өөр тэд нар баригдах юм бол ингээд угаасаа найраагүй амар олон сая доллар хийх хүмүүс байгаа байхгүй. Нэг log bit лүү аль нэг Орсын нэг ransomware бүлгэн байсан юм аа. Гэрт нь бүр амар дайрж орж ирээл. Тэгсэн чинь битүү нөгөө юунуудтай баахан бэлэн мөнгө зэг тавьсан. Тэмшлэг яваад. Тийм. Log bit-ийн нэг хэсэг хүмүүсээс баригдаадсэн. Тэгэхээр тэр чинь нөгөө Украинаас баригддаг шүү дээ. Тий. Украинаас баригддаг. Тэр чинь хаанах их байлаа. Тэр чинь бас нэг 2 жил Орсын юу лөө? Украиных байлуу? Тий, Украин дотор баригддаг байхгүй. Украинаас баригддаг нэг хитэн гарууд байсан. Нэг өөрөө нэг байр нь төрөлцтэй. Тий. Нэг баг нэг яг хуучны манаа нэг Орсын барилга шиг тий. Тэгэд ер нь бол энэ том ransomware юунуудыг харахаар дандаа орсууд л байгаад байгаа гэдэг. Ransomware-ийг ер нь бүр орсууд бүр эзэрхийлж байна тий. Эзэрхийлж юм лээ. Тэгээ одоо яаж чах нөгөө нэг Орсч өөрөө геополитикийн нөгөө дайны байдалтай болохоор нөгөө эдийн засгийн урсгалан жоохон муудцсан. Тэгэнгүүт шууд тий дотроосоо гадшаага чиглэсэн юм амар хийгээд байгаа тий. Харин тэгээд тах шүү. Тэгэнгүүт яг тэрний амар том жишээ нөгөө бас өөр улс дээр харьцуулах юм бол нөгөө Лазарус групптэй хойцолсон. Лазарус бүр амар шийдтэй. Тэд нар бол угаасаа buy build meet яагаад байгаа юм бэ тий. Тэд нар бол зүгээр яг цэвэр ингээд уул нэгэ бусад улсуудын APT-тэй ингээд intelligence зэрэгтэй ингээд мэдээлэл хулгайлах ингээд тагнуул мөн хийдэг зэрэгтэй. Тэд нар шууд крипто мэртогоо шугасаа ичж байгаа. Тэдний амар тий. Аргууд нь бол угаасаа ингээд баг next level байгаа юм шиг байна тий. Ингээд интервью хийгээд CV мэвэг өгөөд байгууллагад ажилласаар орж борсноо. Тэгснээ дотроос нь ингээд inside дээр хийж мэй тий. Тэдний тийм арга маргаал. Тэд нар юу бүр амар санагц. Тэр нөгөө нэг JavaScript-ийн юу лөө нэг юуг хортуулдаг. Library-г хортуулцдаг лөө.
Наа тэрүүгээрс дамжуулаад тах шиг байсан. NPM дээр нэг алдаа болсноо. тий. Тэр мөрөө бас next level шийдтэй бүр. Тэгснэ тэр юм бол айгуу сан. Тэр Bybit чинь билүү дээ баг. Нэг крипто бирж байсан шүү дээ. Тиймээс бүр амар олон сая доллар авах чинь компьютер дээр ингээ copy paste хийхэд нь ингээд дэлгэцэн дээр нь бол зөв гараад байгаа мөртлөө ардталт нь ингээд өөр болчих. Тэрийг ингээд солилцсон гэдэг байгаа байхгүй юу? Хаалганы нэр. Тэгж хэлээд байгаа байхгүй юу? Тэгээ тэрний нөө хаа одоо хүртэл задрааг байгаа тий. Тэрийг харин юу research юу хийсэн хүн байсан уу? Тийм гарцсан байсан. Тэрийг ингээд HTML дээр болохоор хүндээ ингээд зөв харагдаад идэг. Гэхдээ юун дээр цаана өөр байгаад идэг. Өөр хүсэлт нь явцдаг. Уг нь хөргөж шалгасан байна шүү дээ. Ингээд шалгасан байгаа байхгүй юу? Тэг чи ингээд 2 3 дамжлагаар ингээд мөнгө гаргаж байгаа байхгүй юу? Тэгж тийм юм дээр тэгсэн л гэж ер нь уншсан да. Зүг санаж байгаа л. Одоо яг энэтэй холбоотой нэг асуух юм байна заяа. Тэрний өгөхлөр чиний хувьд яг дэлхийн EPT группүүдийн хувьд ч юм уу эсвэл нэг улсаар нь яг аль улсын яг хакерууд яг ихний топ 5 байна. Топ 5 нь бол баг ойлгомжтой хаа. За. Юу ч Орос хэдэд хойд солонгос. Тэгэл Америк тэгэл одоо нэг Станы хэд орнуудаас бас эвгүй хараад байгаа юм аа. Тэр хэдээс л байгаа гэж бодож байна. Орос хэдэд хойд солонгос, Америк, Пакистан ч юм уу. Пакистан хэрэг биш хаа. Нэг тэгтээ юу Иран ч бас эвгүй байгаа тий. Тэдний мэднийх бас эвгүй Иранаас ч одоо нэг янз бүрийн софтвер түүл гээд зэрэдэй мэрдэй ингээд энэ тентгийн гараад худалдаж авдаг тийм тийм түүхүүд нь бас байгаа даа. Гэт айлд ингээд амар зэрэдэй ашигладаг байсан юм авч ирсэн гэдэг. Тийм яг хүмүүс зөвлөхөд бол тэгэл нэг амар дайн дажинтай хэцүү бас. Монгод бол тэр тайван байгаа даахгүй. Тий. Тайван байгаа л байна тэгэл. Нэг тийм коммунист юу орнод бол ингээд яг засгийн газраас ингээд багаас нь бараг шаардаад ингээд хийлгчдэг юу байгаа хэл та. Тэр нь ингээд хойд солонгос хитэд мэтдгээл явчихж байгаа. Тэгээд Орос морс бас ягаад тийм сайн байд юм бэ? Ер нь тэгтээ сайн байгаад идэг бас. Улсаар дэмждэг л хэлцтэй. Ер нь тийм EPT гэдгээр бол Оросоос байгалах л та хуучин тийм. Тэгвэл EPT группээр ангиллуул аль EPT-нүүд топ бэ. Сая бол улсаар нь хэлсэн шүү дээ. Тийм группүүдээс нь дээш төвчний хүн орж байгаа л дээш юмас аваад л та гэж. Ер нь амар идэвхтэй явуулаад идэг нь одоо EPT 31 28 метр гэл тэр хоёр ер нь агуу. 28 чинь Орос шүү дээ, Russian тийм юу дээ. Fancy beer шүү дээ. Тийм 31 чинь болохоор нэг хиттэй байгаад идэг үү тийм. 31 хиттэй хаа. Тэр юм яг Лазарус орохтой бас. Тийм Лазарус эдэр чинь нас орно. За тавыг нь бол нэг санаа. EPT 41 гэж байдаг те. Тийм 41. Тийм 41 шүү дээ. 41 гэж хэвчтэй байгаа. За нэг тиймэрхүү л гарууд байт юм да гэж юу. За окей. За ямарсан да Монголын нэг иймэрхүү хүмүүс төр нь ойлгомжтой болсон байх. Ингээд стан тэр bridge forum чи юу биш үү? Бас нэг буруу ойлголт нь. За random play магадгүй би ч юм уу эсвэл бат гэдэг хүн ч юм уу эсвэл долоон гэдэг хүн ч юм уу bridge forum руу ороод эсвэл surface web-ийн одоо crack гэдэг янз бүрийн бааш ороод аккаунт нэгээд тэрэн дээр нь random компани дата алдагдлаа гэд бичих боломжтой тий. Боломжтой. Тий. Тэгээ нэр үндийн хохирол учруулах боломжтой. Харин тий. Тэрийг бас хүмүүс ойлгох хэрэгтэй шүү. Тий. Одоо ингээд тий тэр бол ингээд фейкер ингээд үүсгэж болох байхгүй юу? Одоо чи full proof тавихгүй тий. Ингээд фейкер ингээд тавьчих randomly шинээр ингээд үүсгэсэн ингээд пост хийж болох байхгүй юу? Тэгээ team аккаунтуудыг бол тэгээд ер нь бол admin мэдэн нэлээд энэ ингээд хотлоогоос юм ингээд ягаад энэ юм дээр яахгүй нэ гэдэг ч юм. Тийм байдлаар ингээд баталгаа ягаад бандуулах пост зурстуулах ч юм тийм их арга хэмжээний тийм авч болно. Энэ бол тиймэрхүү байдлаар ингээд компаниудыг шантаажлаад ч юм уу мөнгө авах бас ер нь боломжтой. За окей, минутанда яваад байгаа байлаа. Үргэлжлээд юу яа заяа. Одоо Монголд харсан яг бүр бодит кейс зөндөө байгаад байгаа шүү дээ. Тэр кейсүүдээр яг очиж ажиллаагүй байж болох ч гэсэн ер нь тодорхой хэмжээнд бас дүгнэлт хийж байгаа байх. Тийм. Тэгээ ил гарч байгаа нь тэд нар л байгаа юм л та тий. Тэгээ тэрэн дээр ер нь яг юун дээр алдсан гэж бодож байна. Яг research-ийн хувьд. Тэр ер нь бол одоо Монголд гарсан томоодоос нь юу хэлж болох юм бол одоо нэг X гэдэг юм газар тий. Тийм.
одоо өөртөө тгийл зарлцсан шүү дээ угаасаа. тийм бас имлэг банк санхүү гэх нэг байгаа. тиймэрхүү юм баадаг. Тэгээд ер нь л манай тэр төрийн юунууд бол байнга л нэг дефист болж идэг эсвэл ингээд олигтой мэдээлэл дотор угаасаа хадгалаагүй байж тараад л ингээд зүгээр дефист өртөж байгаа ч тохиолдож юм. Тэгээд нэг тиймэрхүү юм баадаг байхгүй юу. Тэгээд алдчихж байгаа юм нь бол харин юу юм бэ гэвэл одоо яг аюулгүй байдал дээр яг төсөв мөнгөө сайн тавихгүй ч юм уу тиймэрхүү байх магадaltaй байх. Ер нь бол үйл суурь нь бол тиймэрхүү л байх. Тэгээд яг техникэл юм дээр болохоор одоо жишээ нь одоо ямар нэгэн полисигийн дутагдaltaй ч юм уу тиймэрхүү юмнууд дээр ч бас анхаарах хэрэгтэй гэдэг бодлогын талаасаа ч тэр яг тэгээд софтверүүдээ яг апдейт хийдэг үгээс ч тэр тэгээд нууц үг нь алдагдсан байхад мэдэхгүй яваад байдагаас ч тэр тэгэл тиймэрхүү юмнуудаас ер нь бол амар олон юмс болж байгаа тий. Одоо жишээлбэл инсайдер трейдээс ч бас болж магадaltaй л байгаа тий. Дотроосоо инсайдер трейд гэдэг чинь бас шууд зоригтойгоор биш зориггүйгээр бас ингээд зориггүй инсайдер трейд зоригтой байгаа тий. Байгаа аль аль байгаа шүү дээ. Инсайдер трейд нь болохоор яг тоолоход хамгийн хэцүү. Тэгээд илрүүлэхэд хамгийн хэцүү тийм хэсэг нэг байгаа шүү дээ. Тэгээд тэгэхээр байгууллага дээр ингээд пам байдаг ч юм уу тий привилежтэй юусүүдээ тодорхой хэмжээнд хяндаг байх хэрэгтэй гэдэг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар одоо шийдээд явах. За окей 10 хүнтэй жижиг компани ер нь ямар юм хэрэгжүүлэх вэ? Чи зүгээр чамд ингээд төсвөрч өгөө зөвлөгөө өгвөл чи яаж зөвлөгөөх вэ ер нь? Яг тэр компани явуулж байгаа үйл ажиллагаанаас л яг хамаархан тий. За одоо юу юм шиг дээ. Манайх нэг аппликейшн дээр яг юуг нь үйлчлэгийг нь хэлээд яах вэ? Нэг аппликейшн вебтэй яг нэг вебтэй нэг аппликейшн нэг вебтэй юзерний хувьд бол нэг 100 200 за мэдгүй өсөж байгаа дэшегээ. Өсөж байгаа. Тэгээд манайх нэг мобс түрээсэлдэг тэгээд нэг access point-тай. Тэгвэл яг одоо аюулгүй байдлаа яаж хангаж эхлэх вэ? Тэр нэг хүмүүсийн яг эмзэг мэдээлэл ч юм уу агуулж байгаа юм тийм аппликейшн дээр. Агуулж байгаа бол тэгэл яг эхнээс нь яг тогтолцооноос ахуулаад явах нь зүг байх. Одоо яг ийм эмзэг мэдээллүүдийг хадгалж байгаа бол одоо яг access хийж байгаа юусрууд нь энэ мэдээлэлт хүрэхийг боломжтой юусрууд нь хамгийн нэгдүгээр инсайдер трейдээс ахуулаад тийм юусрууд нь ямар хэрэгтэй байх юм тэдрийг нь хийн хяндаг байх юм гэдгээс ахуулаад тэгээд мэдээлэл аюулгүй байдлын тогтолцоогоо эхлээд яг зөв анханасаа үйлсүүртээ хэрэгжүүлж юм бол цөөхөнтэй бол амархан хэрэгжиж явчихна. За тэгээд аюулгүй байдлын шийдлүүдээ ер нь бол ашиглаа явцсан дээр одоо мөнгө болцоо хүрхгүй байл одоо open source тэгээд болцоо нь хүрчихвэл тэр одоо firewall buff юу гэдэг яг тухайн юм дээр хэрэгжилж байгаа бүхэндээ хэлгээд за мэдээж тэгээд яг шинээр ингээ гарч байгаа бүтээгдэхүүн чинь penetration test ч юм уу аюулгүй байдлын шалгалтаа хийлгээд тэгээд нэг тогтолцоогоо гоёлгоод тэгээд цөөхөнтэй ч юм уу тийм сургалт мургалт аюулгүй байдлын тий ер нь бол ямар юмнаас энэ халтлага учирч болох уу гэдэг юмнууд дээр ажилтнууд нас маш сайн мэдж явах хэрэгтэй. Тийм байна. Тэгээд нэг техникэл юм дээр яг одоо нүгц орох байна уу гэдэг яг пентестер ч юм уу хайлгаад яг мэргэжлийн компаниар яг аудит дүгнэлт хийх хэрэгтэй. Тиймэрхүү юм байгаа гэж харж байна. Би бол ер нь л нэг тиймэрхүү цол зөвшөөрөлтэй л гам тий тийм компани. Гэтэ бас яг дотроо бас олон төрлөө гадах шиг байгаа маа тий тэр дотроо. Одоо жишээлбэл танах яг тэр цол зөвшөөрлөд нь орж байгаа юу? Орж байгаа. Тэгээд тэнгууд тэр дотроо бас ингээд скилийн гэп ч гэж магадгүй сертификат зарим нь илүү зарим нь ингээд өөр юмар илүүнүүд байгаа. Тэрэн дээр яг миний зүгээр гарч байгаа үнцгийг өгөхлөөр одоогийн нөхцөл байдалд одоо нэг 10 вид байна 20 вид байх шиг байлаа тий бүртгэлтэй нь. Тэр 30 40 хүрсэн байна. За тэгвэл тэр байгууллага байгаа нь бол зүг гэж бодоод байгаа. Эхний ээлжинд. Яагаад зүг вэ гэхээр одоо нөгөө нэг компаниудын чинь бүгдийг нь нөгөө нэг ингээд хийгээд нэг цаанаас нь өөрийгөө өгчөөд байгаа шүү дээ. Хилгүүлгээд жил 2 жилдээ нэг ч юм уу. Тэнгүүд тэрийг нь тэр байгууллагууд яг үндэ хүрхгүй байгаа байхгүй. Тийм хүрхгүй байгаа тийм. Надаа энэ дэр гэхдээ нэг юм бацаагаад идэв. Нэг яг бүх юмыг ингээд төрөөс хиндэг, төрөөс зохицуултыг нийдэг байж байгаа ингээд зөвшөөрөл олгодог гэл тэгэл тэр нь ингээд айгу буруу санагдаад байдаг байхгүй. Ер нь бол юмнууд яг зах зээлээрээ ингээд яг чанартай компаниг чанартай байх юм бол ингээд хэрэглэгч нь өөртөө зах зээлийнхаа ингээд хуулиараа ингээд зөвшөөрөөд хэрэглэгчтэй олоо явдаг. Тэрнээс биш яг ингээд төрөөс тэр компани зөвшөөрөл олгодог болоод явчихаар ер нь бол буруу санагдал байдаг л да надад. Гэхдээ яг
яг тодорхой хэмжээний ингээд шаардлага тавья гэж үзсэн зүйл. Гэхдээ ер нь бол яг зах зээлийнхаа зарчмаар яг чанартай хүмүүсээрээ өөртөө сонгоод явдаг байвал арай зөв юм болов гэж би бод. Тэгэхгүй бол шинээр гарч байгаа компани ч юм уу ингээд уул нь ингээд чадвартай хүмүүс нийлүүлсэн компани байгаад байдаг. Тэгэнгუთ одоо нөгөө шаардлага мардлага нь ингээд айгүй ингээд бас зарим нь шинээр гарч байгаа компани тэр шаардлагыг авахаргүй хэмжээний тийм юм байгаа даахгүй одоо чинь үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн нийгмийн татгалзалд хэдмэд гэх. Тэгэнгუთ одоо жишээлбэл тэр компани чинь үйл ажиллагаагаа дөнгөж эхлээд бид нар ингээд нийлээд ингээд хийж байна гингууд тэрийг ингээд авч чадахгүй болчих жоохоо жишээлбэл тэгээд ингээд төрөөс ингээд яг ажлуудын ингээд ер нь хаах нь бас буруу байх гэж би миний хувьд бол гэж бодсон ингээд олон янзын зөвшөөрөл хэрэггүй зүгээр зах зээлийнхаа зарчмаар явуул зөв юм болов гэж бодлоо. Миний нөгөө төрний хэлсэн үнцэг болохоор яг нөгөө одоо хүртээмжийн хувьд бол ингээд одоо хүрхгүй байгаа гэдэг юм. Хоёрдугаар талхлаар бас нэг асуудал яг чиний хэлж байгаа л байна л да. Яг бас чанаргүй хийгээд байвал яах вэ гэдэг асуудал. Тэнгүүд хүмүүс магадгүй нэг удаа авлаа наад чи худлаа мэлээ гэд болчих магадгүй. Тэгэхээр яг ингээд баг чөлөөтэй ингээд тавьсан хамаагүй чухал зүгээр ч юм шиг тий. Тэгээд ингээд шинэ компаниуд ч юм уу гарч ирж ялаа гэж бодоход миний бодлоор яг тэрийг зохицуулалт хийхэд айл талтай ашигтай гэвэл яг төрөөс заавал орё гэдэлээ гэж тэл та. Тэнгүүд requirement-ийн яг тэр юуны requirement гэхээс илүүтэйгээр ур чадвар болон юуг нь яаж үнэлэх вэ гэдгээр тодорхой болох хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо баг ур чадвар дээрэлсэн юу байхад ингээд тийм юу байхад бол болж байгаа юм л та. Тэрнээс ингээд компани үйл ажиллагаатай ингээ холбоотой ч юм уу тийм яг шинээр үүсгэхэд хэцүү ч юм уу тиймэрхүү байдлаар бол ингээ хэцүү сан. Тийм тал дээр. Одоо амар basic одоо ямар ч одоо security-гийн одоо pentest ч юм уу эрсдлийн үнэлгээ болон аудит талын яриад байгаа. Эрсдлийн үнэлгээ энэ төр хийлээ гэж бодоход бүр яг эрсдлийн үнэлгээтэй ямар ч холбоогүй сертификатаар тэр зөвшөөрлийг авч болж ин гэвэл эн чин gap үүсчихэд байгаа. Тэгээ нэгдүгээр хоёрдугаар тэрийг авахын тулд бас тодорхой хэмжээнд ингээл далдуур ингээл мөнгө өгж авалцах ч юм уу тийм нэг напан юм яваад байгаа. Төр ороод ирэнгууд уусаа ингээд зөвшөөрөл гэдэг юм ингээд одоо ингээд уул төрчихгүй л юм л да. Тэгээ юм зөвшөөрөл гэдэг юм ингээд төрөөс өгдөг тэгэнгүүт одоо ингээд дэлгүүр чи ингээл арих зарах зөвшөөрөл юм гоо тэгэл тэр чи ингээл сунгадаг гэл ингээл бас ингээд ер нь бол төрөөс болгож байгаа зөвшөөрөлтэй бүх юм дээр ингээл арт нэг тийм юм үүсгээл нэг хүн дундаас нь мөнгө наах ч юм уу тий. За танахыг энэ оо тендерлүү ч юм уу эсвэл энэ пентест рүү орлоод өгье. Тэгээд чөлөөлчих л өстэй. Харин тий. Чөлөөлчвөл тэр чин яг одоо зах зээлийнхаа юугаараа за окей нэг удаа хийлгүүлээд үзлээ тий. Угаасаа ингээд зөвшөөрөлтэй компани нэгч байхгүй л гэж тэл та тий. Хийлгүүлээд үзлээ. Өөртөө маркетингаач өөртөө ичлээ. Шинээр гарч ирж байгаа хүмүүсийг нь ч таньчлаа тий. Хийлгүүллээ. За эднийх сайн байна гэдээ дараагийн кастомер өөртөө орж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр юу яангууд ч яаж байгаа юм бэхлээр Pinterest авъя гэдэг нэг байгууллага рандом байгууллага ямар ч мэдлэггүй байгууллага оронгууд зөвшөөрөлтэй байгууллагын листгээ гарангууд бараг л юунд топ 1 2-т зүгээр бичигдснээсээ топ нь ч дайсан. Зүгээр ихний ид бичигдсэнийг харж агаад залгаал асуучих жоох. Тэгээд аль гайгүй баг үн тохирсон ч юм уу эсвэл зарим одоо буцаагаад мөнгө өгөх ч юм уу те боломжтой илүү бенефит өгч байгааг сонгоод байгаа. Тэгэхээр зарим нь бол баг яг Pinterest гэхээсээ илүү те өөр юм санал болгож аваад ах эрсдэл байгаа. Энэ нөгөө нэг ирээдүйдээ Монголын security жоохон муугаар хэлэгдэх ч юм уу муу ингээ болох гээд байгаа нэг тийм эрсдэл үүсээд байгаа гэж хараад байгаа. Сайж байгаа компаниуд бол зөндөө байгаа. Тэр компаниудаа гол нь магадгүй рейтинглдэг ч юм уу те яг ингээд фидбэкээр нь ч юм уу ингээд гоё нэг юм хиймээр байгаа хэрэг. Тийм. Ер нь нэг тийм фидбэк өгдөг тийм юутай байвал бас гоё л тий. Тэгээ уусаа энэ хараад хахад тийм зарим гайгүй компаниуд бол ингээд манай харилцагчид ч гэдэг юм уу тэгээ харилцагчдын сэтгэгдэл ч гэдэг юм уу тиймэрхүү юмдаа ингээд ил тавьсан байгаа харагдаад тий. Тиймэрхүү бас ингээ өөртөө баталж харуулаад ивэл бас зөв л дөө. Тийм. Энэ дээр ер нь бол нэг тиймэрхүү юм зөндөө юм цаашаа ирвэл зөндөө юм байгаад байгаа юм ба тий. Тэгээд чанарын асуудал дээр угаасаа байгаа. Яг стандартанд байгаа гэж байгаа юм. Тий. Монголд ч одоо яг энэ эрсдлийн үнэлгээ гэдэг нь яг одоо сүүлийн 1 жилд л ингээд журам өдр батлагдаад одоо байгууллагууд одоо одооноос л яг за эрсдлийн үнэлгээ гэдэг юм бид нар ингээд жилд нэг удаа хийх ёстой байд юм байна гэдэг ийм журамтай болчихж байгаа юм байна гэд тэгээд явчих байгаа юм л та. Тэгэл ер нь бол аюулгүй байдлын компаниудын хувьд бол энэ харж байгаагаар л одоо хувийн компаниуд ер нь
яг эрсдлийн үнэлгээ гэдгийг өөртөө бас яг сайн яга ойлгоогүй ч юм уу нэг тийм хүмүүс яг ямар ажил хийж өгөх юм гэдгээ бас сайн мэдгүй байгаа ч юм уу нэг тиймэрхүү тохиолдол юм байгаад тах шиг байгаа. Тэгэхээр яг ер нь бол энэ дээр нь бид нар бас яг аюулгүй хөдлийн компаниуднаас яах хэлж өгөх ёстой л доо. Харин компаниуднаас өөрсдөө үйлчлэгээ авч байгаа компани өөрөө бас шаардлага мэдчих хэрэгтэй байгаа тий. За окей ийм юм байвал ядаж ур чадвартай байна тий. Ядаж ийм юм харах хэрэгтэй ийм юмнууд энэ өмнөөс нь төслүүдийнээс харъя маръя гэдэг ч юм уу. Тийм бас харахгүй тэгэл зүгээр л нэг тань талаараа баг нэг хамаатны дүүгэрээ ч юм уу хэлүүлчихдэг байхгүй тий. Нөгөөдгөн зүгээр сканигээр репорт билээ маргаж өгөөл явчихж байгаа гэсэн. Тэр нь сканигээр репорт гаргадаг гэдэг нэг тийм юмуд айгу байгаад байгаа шүү дээ. Яригдаад байгаа тий. Тэр бол сканч юм болохоор ингээд ер нь бол зөвхөн вершнтэй холбоотой ч юм уу ингээд тогтмол юмнуудыг хайсан. Dynamic тийм бизнес логиктэй холбоотой тэгээд тухайн бизнестэй холбоотой ч юм тиймэрхүү юмнуудыг бол уус олж чадахгүй. Тэрийг бол хүн олох шаардлагатай. Тэгээд яг эрсдлийг үнэлнэ гэдэг чинь яг тийм эрсдлийг үнэлдэг төл гэж угаасаа байхгүй. Угаасаа тэрийг бол яг бизнест нь хэр импакт үзүүлэхээр байна. Тэгээд яг магадлал нь хэр байна, нөлөөлөл нь хэр байна. Тэр хоёрын ингээд үржирн нийлбэр нь хэд байна гэх тээ. Тэгж тооцоолоод ер нь бол гаргана л да. Тэггүй зүгээр тэгэл одоо рандом хүмүүсээр хэлүүлээд тахлаар чинь нэгдүгээр тэр байгууллагт ашиггүй шүү дээ. Амар мөнгө төсөвлөөл өгдөг. Тэгэл шууд нэг навс унчиж байгаа хөх тээ. Өө эн чинь хайр мөнгө өгчлөө ямар ч алдаа олсонгүй ч юм уу эсвэл манайх болоод байгаа юм байна гэж явжсэн чинь нэг өдөр хактуулаа наачвал хэцүү ер нь бол. Тэгээд пентест хийж байгаа компани байгууллагууд ер нь бол одоо уриалахад за ингээд зөндөл байгууллага байх тий. За тэр байгууллагууд ер нь бол инженерүүд нь дийлэнхтэй ингээд яг тэрийг окей энэ байгууллагыг хамгаалчвал Монгол улсад яаж 0.1% нь ингээд сейф болчлоо тий. Тодорхой хэмжээний тухайн цаг үедээ сейф болчлоо. Тэгээ үргэлжлээд яах зөвлөгөөг нөх хэрэгтэй тий. Одоо ингээд байнга авч явах хэрэгтэй, тогтмол авах хэрэгтэй. Тэгээ болж өгвөл нэг байгууллагаас авчвал тэр байгууллагаас авбал тэр байгууллага чинь өмнөх алдаа чинь дахиж хайж өгснөө давхар шинэ алдаа болдог ч юм уу. Тийм нэг хуулийн дагаас нөгөө юу юм л дээ. Нэг хийлгсэн газар хахиж хэлэхгүй гэдэг нэг тийм бас тийм тэр зохицуултын би яг сайн ойлгоогүй л дээ. Ямар ч бас гаргасан энэ яг өрсөлдөөнийг гаргах гэж ингээд жигд байх гэж тэгсэн юм уу мэдэхгүй. Нэг тийм бас байгаад хэлээ. Тэр бас өөртөө бас сайн ойлгохгүй магадгүй зарим нь. Гэтэ яг хаа манайд өөртөө тэр юун дээр нь орж тэгш үг хоолойгоо илэрхийлээгүй юм чи одоо зүгээр фидбек маягийн юм ирж байгаа тийм. Одоо гарцсан юм дээр амар шүмжлээг үлдээ. Гэтэ яг хаа нэмт санал бодлоо хэлэх боломж олдвол хэлгээл авахтай. Одоо л надад тэр тулгамдаад байгаа нь бол жишээ тийм. Бид нэг хамгаалахын тулд хөл зөрчих гээд байна гэдэг асуудал байсан шүү дээ. Тэр мөрийг бас ингээд зохицуулах ёстой асуудлын нэг юм байна. Энийг бол ингээд нэг арай нэг өөр хөлийн нэг юмар ингээд зохицуулах ёстой юм гэдэг. За хүний нөөцийн талаар сая ярьжсэн. Тэгээд энэ дээр бол одоо Батлан, Шүтээс, Муйс гэх гурван газар байна. Яг голчлоод гэв Шүтээс Батлан хоёр байгаа. Тэгээд энэ яг уур чадварын тодорхой хэмжээний зөрүүнүүд бол энэ бол гарч байгаа. Тэгээд Батлангийн талаар яриа заа. Би бол Батлангийг айгүй хүндэлдэг. Яагаад гэвэл Монгол улсын зэвсэгт хүчин түүнээс гадна Монголын кибер зэрэг яг албан ёсны тий кибер зэрэг гэж явж байгаа. Тэгээд Шүтээсээ төгсөж байгаа хүмүүс ер нь дийлэнх нь банк, санхүү, хувийн юмнуудыг явьчихж байгаа байх. Уур чадвартай байсан ч гэсэн тий. Батлан болохоор яг ингэ бэлтгэгдээд байгаа хөөхтэй. Одоо нэг хоёулангийн өмнө ярьсан EPT группүүд яг анх яаж үүссэн гэдэг шиг тий state sponsored hacker-ууд яг яаж үүсээд байгаа гэдэгтэй адилхан. Тэгэнгүүт тэр хит маань одоо яг тэр хэдийгээ ер нь хэдүүлээ яаж дэмжиж болох уу? Одоо тэр хэд ер нь ирээдүйн хөгжил нь яаж явбал зүгээр гэж харагдаж байна. Батлангийн хүмүүс бол үзэж байгаа байх. Тийм. Ер нь бол надад ингэж санагдаад идэв л та. Одоо яг юм том хөгжингүү улс орнуудыг харахаар тий. Тэгээ одоо энэ ингээд сая хэд оноос 20 оноос ахвал гээд дайн самуунаас ахвалаа л тий. Тэгээд 22 он ч лөө Украин орсон. Тэгэнгүүт ингээ кибер дайн нэхэлж яваад тэгээд дараа нь ингээд юуны яваад байгаа байхгүй юу? Ингээд яг зэвсэгт мөрөлтөнд явдаг ч юм уу тий. Тэгэнгүүт ер нь бол дайн яг эхлээд хаана үсээд байна гэхээр яг ингээд кибер орчин тий. Ер нь бол ер нь айлч үед ер нь бол тагнуул хийх, мэдээлэл цуглуулах гэдэг чинь ингээд амар асар өндөр үнцийн тийм мэдээлэл олддог шүү дээ. Тэгээ айлч дайны үед ингээд айлч улсын хүн ингээд
ингээ мэдээлэл цуглуулж явжсэн. Ингээд Орос жишээ нь Америкаас цөмийн бөмбөгийнх нь мэдээллийг хулгайлаад бас цөмийн бөмбөгтэй болоод ингээд хүчийн тэнцвэржүүлж исэн ч гэдэг юм тий. Тэгэнгүүт одоо ер нь бол мэдээлэл цуглуулах гэдэг чинь ингээд амар чухал үүрэг байсан. Тэгэнгүүт тэр нь бүх юм ингээд цахимжаад ирэнгүүт яг юм цахим дээр ингээд яг мэдээлэл цуглуулах гэд хэрэгтэй мэдээлэл ингээд олж авах гэдэг юм ер нь бол зайлшгүй шаардлагатай л болчихж байгаа юм л да. Тэр тал дээр бас Монгол улс ч гэсэн яг ингээд дутхгүй ингээд хамт ингээд өрсөлдөд явдаг байх хэрэгтэй гэж би бол угаасаа боддог. Тэгээд алийн болгон угаасаа ингээд айлч ус болгоноос мэдээлэл алдаад явж байгаа хөө. Бид нар бас дандаа алддаг нь байна. Алдсан байх эсгүй тийм бид нар бас тодорхой хэмжээнд алдах нь ч алдан тэгээд бид нар олох нь ч олох ёстой тийм. Тэгээд тэр хэмжээндээ тодорхой хэмжээний хүний нөөцөө бэлдэх ёстой. Тэгээд энэ чинь ер нь бол адилхан л хүн л юм чинь тэгээд нэг тийм хоцрогдоод байх техникийн тийм юугаар хоцрогддог байхгүй юу? Одоо бид нар жишээлбэл ингээд нэг цөмийн цахилгаан станц чинь барьяач гэдэг юм уу тий? Тэгэнгүүт ингээд яалтчгүй ингээд тийм технологи одоо ингээд уурхай барья гэхэд технологи нь байдгүй ч юм уу. Ингээд тийм хэцүү юм байдгүй биш ингэж зүгээр л мэдлэг байхгүй байгаа. Мэдлэг чинь гэхдээ интернетэд байна. Хүн сургаад авчиж болно. Энэ л ерөөсөө нэг 20 жилийн л ер нь бол асуудал байхгүй. Хүний мэдлэг гэдэг чинь өөрөө ингээд олж аваад байх юм бол ингээд дэлхийн хэмжээнд угаасаа өрсөлдөх боломжтой. Тэгээд одоо ингээд технологийн ноу хавыг бол бид нар ингээд амар олон жил тэдрэл бид нар яаж хийснэ ингээд туршлагаасаа хуваалцдаг юм бол бид нар ингээд олж авахд ингээд угаасаа л тэр олон жил зарцуулсан хэмжээнд нь цаг хугацаа зарцуулна. Гэхдээ энэ технологийн хувьд бол бид нар ингээд өрсөлдөх хэмжээнд байж чадах хэмжээтэй зүйл байгаа л гэж харж байгаа. Тэгэхээр бол Монгол улс ч гэсэн яг тийм яг энэ хэмжээнд энэ кибер зэрэг бэлдээд яг тодорхой хэмжээнд яг улсын хорныхоо төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тийм байвал зөв л байх гэж бодож байна. Тэр салбар юу амар хөгжүүлэлттэй л та тийм. Зөв л байх гэж бодож байна. Тэгээд угаасаа ингээд ихэнх юм геополитик юмнуудыг чарахаар угаасаа эхлээд цахим орчин нэгээд хамгийн юмнууд нь явчаад тэгээ араас нь юм яваад харагдаад. Одоо ингээд маркет жишээ нэг хөдөлсөний дараа ингээд жишээ нь ингээд даймаадаа ч юм болдог ч юм уу тийм ингээд алт үссний дараа дайн гарах мэдээ гардаг ч юм уу. Тэр шиг яг маркет яг ингээд төрүүлж чинь хүмүүс мэдээд шүү дээ. Тэр шиг ингээд яг янз бүрийн тийм зөрчилтэй юм тийм болоход яг цахим орчинд яг тэр нэг мэдэгдэж эхлээд тэгж яваад байгаа байхгүй. Тэгэхээр яг тиймэрхүү юмнууд асаагүй. Зөв бахаа. Одоо сая Индийг Пакистан эдэргээл нэг хоорондоо хальтан өргөдөлтөхөд л тэр хоорондын сайт дефейс хийж байгаа веб зэв гээл янз бүрийн тэгүүдийн мэдээлэл эдэргээл Пакистаны хүмүүсийн мэдээлэл эдэргээл тэр нэгэл аваарал Орос Украин хоёр байлдангууд Оросуудын тэдний мэдээлэл Украины тийм хүмүүсийн мэдээлэл эдэргээл тэр нэг нэмэгдээл дээ. Тэгээд тэр чинь бас алдаж болохгүй мэдээллүүд тэгэл агуу юм байгаа даа. Нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөд байна л та. Тий. Зөв вебсайт хактсан гэдэг нь бол окей тий. Тэнгүүд ингээл нөлөөлөд одоо нэг Орос Украин дэнд тийм болсон шүү дээ. Нөгөө зурагтныхаа юуг нь бүр суугууд нь бүгд нөгөө Украины хүмүүс яаж зовж байгаа талаар ч юм уу гаргаад эхлэнгүүт нэг тийм нөлөөлөл үзүүлээд байгаа л да. Тий тодорхой хэмжээнд. Окей. За хүний нөөцийн хувьд бол окей ингээд ер нь болох байх гэж бодож байгаа. За бич тэр чийж тэр ер нь одоо манай үе болно түүнээс доош үе нөлөөлөөд те. За окей энэ зүйл ингээ гоё юм байд юм байна. Энэ мэрэгчлэр сурчвал ингээд гоё. За хуучин бол зүгээр л ингээд гоё хакер болно гэж боддог юм бол одоо илүү мэрэгчлэн эксперт тал руугаа чиглэж байгаа. За сүүлийн үеийн сонио ачнаас гэвэл заяа нөгөө сүүлд нөгөө open cloud гэж гарсан шүү. За тэр зүйл дээр ер нь юу гэж бодож байна. Тэр надад сонирхолтой санагдсан. Яагаад вэ гэхээр дийлэнхтэй хүмүүс нөгөө нэг софтвер талаас нь амар их ярьсан шүү дээ. Одоо нөгөө Telegram-тай холбож гин өөрийнх нь дотоодын буюу локал юмтай шууд холбож байгаа. Хамгийн гол юм нь AI энэ нөгөө онлайн биш локал дээр ажиллаад байгаа учраас нэг юм байгаад байна гэдэг. Тэнгүүд тэрэн дээр ямар аюулгүй байдал эрсдэл үүсэх боломжтой харагдаж байна. Одоо тэгтээ нэг юу юм хэцүү юм байгаа даа шүү дээ. Нэг юм LLM-ийн модель гаргах чинь. Тэнгүү тэр модель нь яг яаж ажиллаад байгааг ингээд бид нар ингээд тайлах угаасаа боломжгүй гэдэг нь бол ингээд тэр нь л ойлгомжтой. Өмнө нэг LLM дээр бэлтгэгдсэн малвар тэгээд яг нэг тодорхой хэмжээний царай танингуудаа өөрийгөө ингээд идэвхтэй үйлдэл хийдэг малвар гэж нэг ярьжсэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэрийг нь хүн ингээд судалж ойлгох боломжгүй хэдэн биелийн параметртай тэрийг нь яг яаж дамжуулж байгааг нь реверс хийхэд амар хэцүү зүйл юм. Ингээ зүйл болоод нэг юм вакцин болоо хөрчиж байгаа. Тэнгүүд энэ модель яг
ийм команд дээр ингэж ажиллаж байгаа гэдэг мэдгүй байгаа нэг тийм байгаа шүү дээ. Одоо жишээ тэр DeepSeek гэдэг нэг хамгийн том open source мэдээлэл байгаа шүү дээ. Тэрэн дээр бол жишээ нь энэ ямар нэг компанитай холбоотой мэдээлэл үлээ. Тим ингээд хилэнгууд албаар ингээд амар эмзэг байдалтай код мод бичиж өгöd байгаа тийм үр дүн мөн гараад байгаа эдэр гэл те. Тиймэрхүү юм ингээд DeepSeek дээр чинь ажиглагдаад байгаа байхгүй. Тийм репортууд ингээ гараа яваад байгаа байхгүй. Тэнгүүд яг гарсан модель болгоныг яг ингээд ажилуулж үзэх нь ер нь бол эрсдэл бол тодорхой хэмжээнд байгаа. Тэр яг тэр модель яг юу хийгээд байна вэ гэдгийг яг бид реверс хийгээд яг ийм үйлдэлээр ингэж хариулахаар ингэм гэдэг юмнуудыг тодорхой хэлж бид нар угаасаа чадахгүй. Тийм учраас яг тийм open source модельүүдийг хамаагүй ашиглах нь бас яг ер нь бол зөв зүйтэй биш. Моделийн хувьд security-ийн хувьд бол тийм байна. Тэрнээс биш. Тэгээд ажиллаж байгаа орчиндөө бас одоо тэр холболт хийж байгаа юмнууд дээр нас ямар хөө юмнууд байх юм. Би тэрийг нэг нарийн судалж үзег болохоор мэдэхгүй л байна. Тэгээд open cloud одоо яг хэдэн бэлэн параметртэй ямар модельүүд ажиллаад байгаа юм бас яг тэрийг нэг яг сайн мэдэхгүй л байна л да. Яг одоо зүгээр л нэг бүүн болоод байгаа ш. Тэр нь софтвер инженеруудын дунд л амар бүүн болж байгаа. Тэгээд мэдээж сайн хажуугаар саар гिचээр хажуугаар нь security инженерүүд бол шууд гарч ирж байгаа ш тэ. Ер нь бол ийм юм байна. Тэр баг би тэгтээ яг тэр нарийн судалж үзег болохоор мэдгүй. Миний бодлоор зүгээр нэг угаасаа ингээд локал модельүүд ажиллах боломжтой хакинг фейс дээр зөндөө модельүүд байгаа шүү дээ. Тэдний яг одоо чинь хүнлүү мэйл явуулдаг, календар хөтэлдэг ч юм уу ингээд яг хэрэгцээтэй хэдэн функцүүд тэр модельүүдийн бүгдийг нэгтгээд тэнгуудаа нэг одоо Telegram channel лидертэй холбоотой ингээд бас брowser гэл тэдний нэг хэдэн MCP-тэй холбоол зүгээр тийм тавьсан тийм зүйл байгаа юм болов уу гэж хараалаа л та. Тийм. Тэгэхээр дотроос яг локал гингүүд бас security гингүүд угс нөгөө нэг гүнзгий судалж үзэг байгаа шүү дээ. Тэнгүүд нэг амар гайгүй юм шиг. Тэнгүүдээ бас open source гэж байгаа маш олон хар. Одоо нөгөө сүүлд харахад 180 мянган fork дэлсэн л дээ. Бүр ингээд олон хүмүүс авцсан. Тэрийг тестлээд ингээд 100 хэдэн мянган хараад шүү дээ. Тэр талаас нь харахаар бас гайгүй юм шиг аа. Яг юу мууны яг яаж ажиллаад байгааг мэдэхгүй шүү дээ. Одоо commercial төлөвлөд байгаа шүү дээ. Мөнгөтэй бодлож авдаг. Тэрийг нь харахаар бас гайгүй юм шиг. Гэхдээ нөгөө талаасаа яг юу нээр эсэлдэг гэхэлэр нөгөө аюулгүй байдалч access дээр амар эмзэг өгдөө шүү дээ. Ер нь бол access дээр одоо жишээ нь би ингээл миний ер нь бол ганц ашиглаж байгаа юм бол баг одоо cloud л байгаа юм л та. Тэгмүүд би ингээ cloud дээр янз бүрийн project дээр шууд ингээл ажиллах command дээр ингээл өгчдөг байхгүй. Тэгмүүд тэрний ингээ мим зэмнүүд нь ингээд явж идэг байхгүй. Би тэгмүүд чи ингээ миний баазыг устгацсан юм уу гээл тэгмүүд тийм ээ уучлаарай би таны баазыг ингээд устгацсан байна. Одоо яг үндэ тэр хүн өөр ингээд бүх ямар ч команд ажиллах зөвшөөрлийг өгсөн. Тэгээ бааз мажиг ингээ өөр устгангуудаа шинээр үүсгэж мүсгээд тэгээ production орчин дээр тийм хийсэн юмнууд тэгмүүд ер нь бол тэр LLM дээр ингээд ямар access-уудыг өгöd байх гэдэг нь бол хянах хэрэгтэй л дээ. Одоо чинь ямар нэгэн code execution хийдэг би нэг payload зүгээр нэг Excel файлыг ингээд execute хийдэг тийм ирэх байлаа гэж бодоход л тэр executable нь ингээд яг найдвартай байж чадах юм уу гэдэг чинь амар эргэлзээтэй шүү. Харин тий. Нэг malware-тэй нэг payload execute хийждэг тэгэл дуусахгүй ер нь л тий. Гэтэ local байгаа ч гэсэн тэр нь хэрвээ execution ирэх одоо тэр чинь бүх ирэхийг авч байгаа байхгүй юу? Энэ all access. Тэнгүүд чинь яг execution эрэхтэй байвал local хэдий байгаад интернеттэй холбогдчихлаа бол гадагшаагаа шууд задруулах эрсдэлтэй болчихж байгаа байхгүй тий. Тэгээ сая угаасаа LLM-үүдийн хувьд нь үүсч болох гэдэг үү шүү дээ. Одоо яг энэ open cloud дээр чинь зөвхөн нэг хүнийг таргетлсан байлаа гэж бодъё л да. Тэр хүнийх нь ингээд username ингээд hardware ID ингээд бүгдийг ингээд заацсан тий. Яг ийм hardware ID-тэй байх юм бол би зөвхөн ийм malware-ыг суулгадаг гэдэг тийм зориулттай байж болохгүй юу? Яг тэр хүлээн авалцсан тий. Тийм байна гэдгийг бид нар ингээд хэлж чадахгүй, тайлж чадахгүй, reverse хийж чадахгүй. Хэдэн билийн параметр дээр яаж ажиллаад байгаа тийм олон юмнуудын логикийг тайлж чадахгүй. Өөрөхгүй байхгүй юу? Тэгэнгუთ яг нэг үнийг л таргетлсан тэр үнийг татхыг хүлээж идэг нэг тийм ингээд триггертэй тий. Тийм маллар бас байх ер нь боломжтой байхгүй юу? Тэр LLM-үүдийн хатаалал юм л. Зүгээр тодорхой хэмжээний шууд юм code execution хийдэг тий. Тийм ч байж магадгүй л юм тий. Тэгэхээр ер нь бол угаасаа тэр LLM дээр яг ямар
юу гэдэг. Тэр нөгөө фаны юм нь чи өөрөө угаас харсан л байлгүй. Хоорондоо AI-ууд нь хоорондоо юу байлаа гэд бүр Reddit шиг юм үсгэлээ гэд нэг гарсан байсан шүү дээ. Тэр бүр яг нөгөө нэг хүмүүс мим болгонгот нөгөө дээр үед гардаг байсан шиг те. Роботууд нь хоорондоо ярилцсан амар ухаалаг болоод хүмүүсийг алцгаа ч юм уу те. Яг тийм болж байгаа шиг сэтгэл төрсөн бах те. Тэр одоо энэ угаас AI талбарт айгу сонирхолтой юм надад. Одоо нөгөө нэг софтвер инженерээс эхлээл те хуучин халтурын ингээл 10 сая төгрөгийн веб гэдэг байхлаа одоо 100 мянгаарч веб хийж болохоор болчиход байгаа байхгүй яа тэгэхээр тэр бэлэнтэй клауд юм уу ChatGPT-ийн үндсэн эрхийг аваад шууд хийлгүүлчихэж байгаа те одоо ерөөсө prompt engineer ингээл гэдэг болчихсон одоо баг нэр яг үндэ штэ баг видео креатор байха болох яа битүү AI одоо манай дүүм мөр дандаа AI тийм үзээд байгаа хөөх тэнгүүд бодит хүн харангууд ёо ямар цэлхуутай юм бэ. Харин тийм. Ер нь бол нэг тийм болчихлаа. 92 очих гээд байна тий. Тийм яг бодит юм амар үн цэнтэй бол би чамд ингээ хүрээд энэ үн цэнтэй. Энэ биш үү чи. Тэнгууд эн чинь бас айгүй нийгмийнхаа хувьд бас нэг айгүй санаа нийгэм үзэгдлээ л дээ. Одоо энэ бас айгүй санаа байгаа. Одоо ингээ хуучин ингээд нэг боолын нийгэмтэй. Ингээд хар өнгөд дээрстэй хүмүүсийн чинь одоо яг хүн биш гэж үздэггүй байж байгаад ингээд сая ингээд хэдэн зуун жилийн өмнөөс ингээд за эдгэр чинь ингээд адилхан л хүн адилхан ингээд хүний хүн шиг хэрэгтэй байх хэрэгтэй эдгэр гэж үздэг ингээд тийм нэг юм л явж байгаа шүү дээ. За тэгэнгუთ ингээд одоо ингээд бидний AI-ийг ингээд ингэж үзэж байна те. Тэгэнгуთ AI-ийг одоо бид нар ингээд бидэрт ингээ бүр ингээ байнга ингээ харилцаатай юу болоод ингээ ирэх юм бол тэрийг бид нар бас ингээ хүн гэж ütэн. Энэ бол нэг философийн л асуудал. Ер нь бол бүр амар философиар л. Энэ consciousness гэдэг юм байдгүй гэдэг гэл те. Тэр бас яг за тийм хэдүүлээ философи юм л оруулаад байгаа. Уусаа тайлбарыг хэлж чадахгүй. Зүгээр л хамгийн бодит жишээ. За төгсгөөд л ихэд өнгөрсөн жилийн харуул занг дээр final дээр яг AI ашиглаад бас нэлээ амар амжилттай явсан шүү дээ. Гэхдээ тэрнэр бол би яг нөгөө дөрмөө бодоод угаасаа AI ашиглав л дээ. Тэрнээс эхлээл би зүгээр ойлгосон аахгүй. За яг хав би тухайд аврагасан л да. Гэхдээ юм өөрчлөгдөж байгаа юм байна гэдэг шууд ойлгож байгаа. Угаасаа харин тийм ээ. Одоо ингэнгүүт хин их мөнгөтэй вэ гэдгийг үзэх гээд байгаа юм шиг тийм. Яг чадвараа яг гаргах юм одоо хуучин ч бид нар ингээд яг ингээд нэг классик нэг MB-ийн бодлого зохиодог үе шүү дээ. MB-ийн тэрий нөгөө нэг PHP-ийн гоё бодлого яг ингээд тийм тэгэнгүүт яг ингээд хийх гингод ийм байдаг ингээд source mos-ын заримдаа өгцөн байж идэг. Тэгэнгүүт одоо тим юм бодлого одоо U18 дээр ч оруулахад хэцүү тийм. Хэцүү. Одоо U18 дээр угаасаа бодлого зохиод амар хэцүү ингээд байгаа байхгүй. Одоо авар яана гэсэн. Одоо ингээд AI-ээр хийлэгч ингээд яг U18-ийн зориулсан бодлого оруулахаар AI энэ шууд ямар ч асуудалгүй шууд бүгдийг хийж. Тэнгүүд бүгд хийчих юм бол ямар ч өрсөлдөөн гарахгүй. Тэнгүүд AI бодогдохооргүй бодлого оруулах гэх юм бол тэр нь амар хэцүү бодлого болсон. Тэр нь угаасаа U18-аас биш дээшээ бодлогууд нь орох гэдэг. Тэнгүүдэд яг AI-уудыг хооронд өрсөлдүүлэх гэдэг нэг хөгд орсөлдүүлэх гэдэг. Бүгд юуг нь ур чадварыг л харж байгаа шүү дээ. Эсвэл бүр 100% 20 натчвал бас өнөө. Тийм онлайн дээр нь олж харж чадахгүй амар сонирн болчихж байгаа юм л да. Ардан зогсноо дээ орчлохгүй. Угаасаа л байгаа юм ч одоо яах эсвэл бүр яг ингэж л болох юм дээ. Ингээ бүр яг интернет хурцсан нэг хуучин локал те нэг шамбалаа шиг. Шамбалаа дэр те. Тэр шиг тийм ойлог эсвэл ярьж лээсэн нөгөө нэг яг нук дээр яг серверээ хостолж байгаа. Тэгээд яг офлайн орчин дээр ийм хийвэл бас гоё юм байна да гэл тэрийг тэгж байгаа тастай яриа за гэж. Тэрээс айгу гоё нэг яриа. Тэнгүүд яг хуучин яг классик сетив хийдэг байсан үе ингээ өөртөө хайдаг байсан үе ингээ. Тэр яг бас сонирхолтой шүү те. Тэгэл өөртөө бүх тархиндаа юмаа бичиж аваад л яадаг. За окей. Dark web болон тэр нь амар олон сетивийн талаар сүүл рүү open claw орлоо. Open claw ч одоо сүүл тренд болоод байгаа нэг сэдв байна те. Security-ийн хүртэл орж ирж байна. Сүүл дүртэл алдаанаа баг нөгөө энэ мэдээлэл задруулаад байгаа юм шүү дээ гэсэн нийтлүүд гэсэн зөндөө гарч исэн. Тэ. Яриадаг л хоёул ер нь дуусахгүй байна. Яриадаг л сэтг ундраал ах юм байна. За окей. Anyways тэгээд ямар ч сан баг цаг гарсан, баруун 2 цаг төгссөн. Юу болох шиг боллоо. Тэгээд хүрэлцэн ирсэн баярлаа. Одоо анх удаа төгсгөж үзэж байна. Үнэхээр төгсөөгөө. Төгсөөгөө дууссан. Ямаа хитүүлээд. Камерч тасарсан битгаар шүү. За тэр.
За хүрэлцэн ирсэд баярлалаа. За. За. Thanks bro. За. За.